Ер нь бол Монгол шиг жижиг зах зээлтэй улс дээр аялал жуулчлалын салбар дээр өрсөлдөгч гэж нэг хараад ирэх юм бол ер нь тэгэл манай подкаст дээр Airplane Travel-ийн хамтран үүсгэн байгуулагч Podcast Room-ийн host Завхан Brothers багийн эзэн Санжаах ирсэн байна. Угаасаа аялал жуулчлалыг давж бүтээн байгуулалт явдаг байхгүй. Хаана хүн их явж ин тэнд бүтээн байгуулалт босдог. Тэрийгээ дагаа эдийн засаг гэсэн. Тэнгүүд бид нар одоо яах вэ гэхээр өвөлдөө татах хэрэгтэй байхгүй. Би яг юу гэсэд байгаа. Би ер нь яг хаана байх ёстой гэдгээ ойлгочвол юм амар амархан юм санагдаад байгаа надаа. Гэтэ би жишээлбэл надад ямар дутуугийн комплекс байдгийг би тэрийг хэлэхгүй би одоо энийг нуухгүй. Сакс тоглонгоо хажуугаар нь ажил хийн гэдэг бол байхгүй болсон шүү дээ. Тэргээр ихтнэр хүүхдүүдээ ар гэр бүлээ те тэдний сакс бол бүх юм наваад байгаа байхгүй. Яг тийм сэтгэл зүрх гаргаад бас нөгөө талд нь бас яг адилхан тэднэртэй сэтгэл зүрхээ гаргаж байгаа. Төдөөд хоорондоо тоглож халаан болж байгаа байхгүй. Сакс биш яг үндэ амьдралын зодон болж байгаа байхгүй яг үнийг л. Багийн эзэн бол худалдаж аваад орж байгаа шүү дээ. Тэнт чинь гэхдээ бас бизнес байгаа шүү дээ. Ер нь тэр талаасаа хэр ирээд үү те. Гадагшаа аялж байгаа хүмүүсийн хувьд болвол жоохон харамсалтай яг үнийг хэлэхэд амьдралын шаардлагаар явж байна. Тэгэд монголчууд маань яг гой сайхан зугаалах гэж те стрессээ гаргах гэж survival зүйл биш байгаасаа л гэж хүсэж байгаа. Энэхүү дугаарыг хамтран ажиллагчаар USA Shop ажиллаж байна. Подкастэнд оруулдаг хүн подкастэнд ороод гээл тий. Тийм л. Одоо ярина да. Тэг одоо ярина да. Ойрын санаач авч тийм дөө. Ер нь ойрын санаач нөө. Нэг сүртэй санаачсаад тах юм алга дөө. Тэгэл одоо тэгэд нөө нэг хүмүүс нисгэл. Тий, сошиалд угаасаа нөө нэг айгу паблик байдаг хүн чинь тэгэд нэг санаач гэхээр нөө хүний мэдгүй юм ярихгүй юу гэхээс бусдаар тэгэл баг ойлгомжтой л байгаа. Би ер нь жоохон нэг тийм нээлттэй төрлийн хүн болохоор мэдгүй. Нэг амар сони байхгүй л санагдаад байна. Одоо нөгөө хүүтэн болоод эхлэнгүүд хүмүүс ингээд нөгөө өвлийн амралтаар ийш тийш нэлээ явдаг шүү дээ. Эндэгтэй компани реклам бол биш шүү. Танах яаж тэгж хямдхан байгаад тий. Яг үндэ бизнес руу шууд орцсон уу? Үгүй тий байж болно шүү дээ. Яг үндэ бол энэ нэг амар хямдхан бол бас биш. Гэтэ ингээд харьцуулаад үзэхээр бол хямд. Одоо тодорхой хэмжээнд хямд байгаад байдаг. Одоо жишээ нь яг одоо эх 7 хоногт бас би ингээд явах гад. Тэгээ ингээд цэгтүүд харахад бол хямдхан байсан. Тэгэнгүүт яг надад бодогдоод байгаа юм л гэхээр эсвэл зүгээр ингээд ашигын маржина бага тавиад аваад байна уу? Тэгээ нөгөө бизнесийн нэг юм стратеги нэг одоо хямдаар олон борлуулдаг бас байж магадгүй гэж бодсон. Гэхдээ бас гадна талаас нарж байгаа шүү дээ. Яг ер нь бол манайх хямдхан байх ёсгүй л дээ. Манайх үнтэйж байх ёсгүй. Энэ нөө нэгдсэн үнийн бодлогоор бид нар явах хэрэгтэй байхгүй. Яа тэгэхээр одоо юу гэм байгаа үн унгана гэж зүйл байгаа тий. Үн унгана гэж зүйл байгаа. Энэ үн унаад авах юм бол энэ аял гэж зүйл бүр байхгүй болох аюултай байхгүй. Тэгээ бид нар ашиггүй ажиллаж болохгүй шүү дээ. Тодорхой хэмжээнд ашигтай ажиллах хэрэгтэй. Тэгвэл одоо юу гэм бас нь өөр хийж байгаа юм шиг тий. 40-50% маржин бид нар нэмж зарж болохгүй. Тэгэж хүмүүсийг хохироож бас болохгүй. Тийм учраас бид нар тодорхой хэмжээнд энэ зүгээр амар би зүгээр шууд үнэн юм яриг л ирчээ. 8%-аас доош ашигтай байх юм бол энийг ашиггүй гэж үздэг байхгүй. Тэгээд бид нар ер нь бол нэг 8-аас 15% маржинтай л ажилдаг газрууд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энийг нэгдсэн үнийн бодлогоор нэгдүгээр барих хэрэгтэй. Энийг барихын тулд яаж ийм гэхээр жишээлбэл airline-тайгаа маш сайн уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Бусад компаниудтайгаа уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Ер нь бол Монгол шиг жижиг зах зээлтэй улс дээр аялал жуулчлалын салбар дээр өрсөлдөгч гэж нэг хараад ирэх юм бол ер нь тэгэл өрсөлдөөн бол маш цагаан байх хэрэгтэй. Юугаар өрсөлдөх вэ гэхээр үнээрээ биш зүгээр борлуулалтаараа чадж байгаа юмараа л өрсөлдөх хэрэгтэй байна л. Үйлчлэгээ тий. Одоо жишээл сервис ч гэх юм уу те. Яг тэр зүйлээрээ л өрсөлдөхгүй. Тэрнээс үнээрээ л өрсөлдөд ирэх юм бол салбар өөрөө онцно. Гэхдээ яг хоо энэ цааш өөрчлөгдөх байх л та. Яг одоогийн нөхцөл байдал дээр бол уус нуугаадах юм байхгүй тийм л. Airplane-тэй хийж байгаа exclusive deal-үүд байгаа бах тий. Эсвэл тэгээд бас үйлчлэгээ за тэн дотор байгаа бас нөгөө гадаад уусан чи outbound учраас гадаад байгаа бас тэр facilities янз бүрийн одоо буудал муудлын нэтрээ тендертэй хийж байгаа дийлүүд ч гэсэндээ бас урт хугацааны дийлүүд байгаа бах тий. Тэнд ажиллаж байгаа хүмүүс хүний нөөц бла бла бла. Одоо ингээд сайн нэг юм аргаа явсан шүү дээ. За та нэг синийг дээр ярьслаа өгсөн байсан баг тий. Шууд ороод яасан чи их орносоо мөнгө маргалаа тий. Эдийн засгаа баргааллаа маллаа. Монголдоо сайхан үнэхээр тийм баян юм бол ингээд тэгэж валют гаргагч. Тэр хамгийн гоё нэ заяа. Нэг 2 комент байгаа заяа.
Нэг нь болохоор нэг юу гэсэн байсан шүү дээ. Энэ монголчуудыг бүгдийг гадагшаа гаргаж чад хятадуудыг оруулж ирэх пропаганда явж ийн гэдэг хөвчтэй шүү дээ. Би баг баярлсан шүү дээ. Бодлого тодорхойлогч болцтой яа. Нүүд нь болохоор нэг энэ Вьетнамын цаг агаар Монгол хүн таарахгүй. Хүний бид маш муу гэсэн мэс гэдэг бичсэн байна. Хөгжлөөл л надад. Бараг хорт хийтэй байна юм. Тэ. Нийтээр нь гадагш нь гараад би энэ өтөх гээд байна. Нийтээр нь ч гэж ер нь хэдэн хүн явж байгаа юм бэ? Яг хоо зөвхөн танахч биш те. Нийтээрээ одоо ингээд өвлийн нэг юм сизон шүү дээ. Одоо гадагшаа өвлждөг болчихлоо байгаа. Тэр сизонд Монголоос ер нь хэр олон хүн яваад байгаа юм. Тэрний дата ер нь байгаа юм. Яг хоо бүр том датагаараа бол би яг үнийг сайн мэдэхгүй байна. Зөвхөн манай дээр байгаа датагаараа бол нэг их биш шүү дээ. Яасан юм нэрээ. Нэг их биш байхгүй. Бид нар л одоо ингээл амар их юм шиг л ингээд харагдаад байгаа боловч ер нь нэг өвөлдөө нэг 7-8 мянган хүн л явж байгаа. Вьетнам руу шүү зөвхөн. Одоо монголчууд ер нь бол бараг л зүүн Азийг одоо ингээд явж байгаагаар 100% авч үзэх юм бол тэрний нэг 80% нь бол Вьетнам яваад байгаа шиг. Тэгэхээр нэг 13-4 мянган хүн л өвлөж байгаа л гэсэн үг шүү дээ. Ерөөсөө тийм байгаад байгаа байхгүй. Өвлжөд байгаа нь ч тэнд дотор цөөхөн шүү дээ. Тэгээ өвлжөд байгаа нь ч гэсэн цөөхөн. Яг нэг яваад ирж байгаа нь болохоор ерөнхийдөө тийм болчиход байна. Тэгээ яг хаа түрүү нэг нэгдсэн үнийн бодлого гэж юмэрж байгаа шүү дээ. Нэгдсэн үнийн бодлого дээр бид нар одоо манайх Вьетнамын чиглэлд нисэж байгаа ерөнхийдөө бүх онгоцуудыг зөвхөн манай компани дээр байгаа байхгүй. Тэгээд бид нар тэр үнийг нэгдсэн үнийн бодлогод одоо нэг компани оруулах шаардлага гарч ирнэ дээ. Тэгэхгүй бол би ингээд манайх жишээлбэл анх энэ салбар руу ороод одоо манайх 10 дахь жил рүү орох гэж байгаа байхгүй. Ирэх жил 10 жил болох юм. Тэнгүүд энэ өрсөлдөө ингээд байгаадсан байхгүй. Танах яга үнэ ургаад байгаа. Ингээд байгаа. Тэгээд бам. Ингээд хоорондын зодон болоодсан байхгүй. Тэгээ энээсээ болоод ашиггүй ажиллаж эхлээд. Тэгээ ер нь бол аялын компанид маш их дампуурсан шүү дээ. Ер нь бол стил одоо ч дампуурж байгаа. Тэгвэл энэ дээр яг хаа орлоо гэд маш сайн амтарч байгаа. Битэрийн барьсан бодлого юу байсан гэхээр хоёулаа бүх онгоцыг авчий гэдэг бодлого гаргаж ирээд. Тэгээ Вьетнам руу явж байгаа онгоцыг бүгдийг авцсан байхгүй юм. Одоо маач нэг 8 хизэнээс эхэллээ тэр. Ер нь бол нодлон болол ерөнхийдөө нэг Вьетнам руу нисэж байгаа нислэгүүдийн нэг тал хувийг нь бол маах авсан байсан. Гэтэл тэнд одоо яваадсан байхгүй. Тэнгүүд энэ жилээс за хоёулаа ерөөсөө шатсан ч хамаагүй бүх онгоцыг бүгдийг авчи. Тэр цаг зээл бац юм. Ерөөсөө бүгдийг авчи. Тэгээд өөр хийж орж 7 хоногт мах 11 онгоц нисгээд хахад өөр газар орж ирээд нэг нисвэл дунд нь бэртэн штэ. Шоо шатах байхгүй. Тэр ямар сонголттой бүгдийг авчи. Тэгээд бүх компаниудыг нэг өдөр бүгдийг цуглуулад за та нар бид нар ийм үнийн бодлогоор ингэж явна та нар хідэн судлах ингээд одоо Монгол Вьетнам руу явж зөндөө компаниуд байгаа. Тэднэрт ингээд бүгдийг судлаад хаваарлаад нэг үнийн бодлого гаргаж өгöd тэгээ явуулсан. Тэгээ явуулчаад бид нар энэ дээр нэг үнийг манай компани тогтоогоод байгаа байхгүй яг үнийг хэлгээд. Өрсөлдөөнөөс хамтрал руу байгаа. Тий. Тэгээд гэтээ бас яг муугаар гарах монопол ч гэж харж болохоор юм байна даа. Энэ бисээ хэлчихсэн болчихлоо. Монопол энэ нэг юм. Энэ шудраг монопол гэх юм уу? Хиндэ хэрэгтэй монопол. Урттаа маш ашигтай монопол байхгүй тий. Би бол зүгээр тэгж хараад байгаа. Юм гэхдээ өөрчлөгдөх л ахал та. Яг монопол кейсэлүүдээр юм зөв хамтрал хамтын ажиллагаа хугацааны тоглолтод явж байгаа. Хамтарж байгаа компаниудаа бид нар өрсөлдөж гэж харахгүй байгаа байхгүй. Тийм. Ер нь бол эднэр сайн байх юм бол биднэрт ашигтай. Бид нар сайхан бол сайн байх юм бол эднэрт ашигтай гэдэг л юм яа. Миний бодлоо шүү дээ. Хоёр зах зээл нэгнийгаа дэмжиж л байгаа юм байна. За ингээ баах нэг зах зээл рүү ороо явчихлаа. Жохоо ингээ юмэр орчиход. Сайн нөгөө саксны багт орсон шүү дээ. Тэгэхэд ийм багын одоо үгдийн таныг бол ингээ нөгөө саксны контент эдгээр ингээд бол үздэг байсан. Тэгээ ер нь бол саксны дуртай. Тэгэхээр ер нь багын мөрөөдлөө биелүүлчихлээ л гэж би бол харсан байхгүй юу. Гэхдээ би бол сайн мэдэхгүй. Тэгэхээр бас яг тэр сакс руу орсон ороод ер нь хэр байсан бэ? Бас гадна талаас нь харсан дотор нь ороод харах бас хэр байна гэдэг талаас нь багийн эзэн болох ямар байна. Эзэн болох ямар байна. Тэгээ багын мөрөөдлөө биелүүлсэн юм бол ерөөсөй байхгүй. Би ер нь гэхдээ эзэж яг ийм баг дээр ингээ shareholder-оор орж ирнэ гэж бүр саяхныг хүртэл бодож байгаагүй. Тэгэл ерөөсөй айгүй гинтийн шийдвэрээр ер нь бол надаа санал ирсэн. Би бол санал тавиагүй гэсэн. Тэгээ надаа санал ирээд тэгээд би яг энэ жил болон бүр сакснаас бүр гарцсан байсан. Би бүр бичсэн байсан. Facebook дээр за би ингээд
гой сагсаа үзэхэр шийдлээ. Ямар ч багт орохгүй. Гэ бичсэн байжсэн чи тийм санал ороод иртий. Тэс чи ямар ч багт орохгүй гэж яасан гэдгээр би авахгүй гээгүй шүү дээ. Тэгээд амар гоё байгаа. Хамгийн гол нь нэг юм би яг сагснаас үнэхээр кайфарч байгаа. Яг үнийг хэлэхэд энэ сагс бол үнэхээр ашиггүй шүү дээ. Бүр зүгээр ямар ч ашиг бол шигтэй зүйл бол байхгүй одоо юуны хувьд те. Сүүл сонсож байхад хүлгүүдэл тэгж алаа авраг авч иж дөнгөж брейк хэвэн хийхтэй үгүйтэй байгаа гэж. Тийм. Гэтэ одоо сагс гоё шинээр гоё юмнууд ер нь орж ирж байна. Тэгээд яг ашигтай тал руу орох. Би бол яг зүгээр үнэхээр яг сагсан тайртай толтол яваад орцсон. Тэгээ нэг зорилгын төлөө хамгийн гол нь тэр чинь амар үүрэг хариуцлага юм билээ л дээ. Одоо нэг сагс тоглонгоо хажуугаар нь ажил хийнэ гэдэг бол байхгүй болсон шүү дээ. Яг л сагсанд байгаа залуучууд чинь тий бүгд яг тэрүүгээр ихтнэр хүүхдүүдээ найз охтуудаа ар гэр бүлээ тий аваад явж байхад чинь тэдний нэг тэр сагсан зориулж байгаа сэтгэл зүрх нь амар их гэсэн үг байхгүй. Тэгсэн төв. Тэдний сагс бол бүх юм нэгээд байгаа байхгүй тий. Тэнгүүд яг тийм сэтгэл зүрх гаргаад бас нөгөө талд нь бас яг адилхан тэднэртэй сэтгэл зүрхээ гаргаж байгаа. Тэд хоорондоо тоглохч халаан болж байгаа байхгүй тий. Зүгээр аим тэн зүгээр яг үндэ сагс биш яг үндэ ингээм амьдралын зодон болж байгаа байхгүй яг үнийг. Яг тиймийг ингээд дотроос нь мэдрээд алцаад залуучуудаа хожиж байгааг харах, хожигдхийг харах, тэндээс авах кайф бол үнэхээр гоё л доо. Би бол тэр кайфыг л мэдрэх гэж ерэн сагс руу орж байгаа гэж өөрөө бодсон шүү дээ. Тийм л юм бэл. Тэгээ бусад хүмүүс өөрсдөө яаж мэдэрдгийг бол би сайн хэлж мэдгүй. Гэтэ яг багийн эзэн бол худалдаж аваад орж байгаа шүү дээ. Тэнгүүд тент чинь гэхдээ бас бизнес байгаа шүү дээ. Ер нь тэр талаасаа хэр ирээд үтэй. Та бол гэхдээ ашиггүй гэдгийг нь бол одоохондоо ойлгож байгаа шүү дээ. Урт хугацаанд юу гэж хардаг? Урт хугацаанд тэр багийг хэрхэн яаж зөв удирдах вэ? Менежментээ яаж хийх вэ гэдэг юм ээ. Тэр бол маш чухал. Apps гэдэг баг бол жишээлбэл маш сайн баг. Одоо мөнгөчин болоод ер нь үнэхээр entertainer-тэй. Биш ээ. Тийм entertainer нь бол мэдээж. Үнэхээр л юу юм бэлээ? Трейдер хүн юм бэлээ. Бизнес талаасаа тийм. Тэгээд би ч бас яг мөнгөчингийн баг дор өдөртлөг дор 2 жил ажиллалаа. Манай захирал байсан шүү дээ. Амбассадор л амбассадор. Тэгэл тэр үед бас мэддгүй байж тэ өөрөө зовлонг нь мэдрээд чинь найз бол бас үнэхээр лаг байсан юм билээ. Би бол одоо тэрийг хийх гээд яг үнэ хэлж чадахгүй л бага борлуулах гал. Энд бол нэрс нуугаад байгаа юм бол байхгүй. Ял би одоо спонсор хагаал тэ манай баг дээр орж ирэх боловсон ойлгох чинь гэдэг шүү дээ. Би өөрийгөө болоод гойдог мөнгө мэн л их болоод байна л хэлээд байгаа. Тэгэл аль алхал спонсоруудаар шийдрүүлэх гээл. Тэгэл тэрний чинь доор нь уус суурь нь ядчил Brothers гэдэг багч гоё Facebook пэйжтэй байх хэрэгтэй байна. Залуучууд нь гоё байх хэрэгтэй байна. Өмсгөл нь гоё байх хэрэгтэй байна. Сошиалд гоё ажиллах хэрэгтэй байна. Баг нь хожих хэрэгтэй байна, тий. Залуучууд нь асуудал гаргаж болохгүй юм байна гэл ингээл багуугаар зэгцлээл явж ийн хөөр хийж аваас тэгэл. Том хэмжээтэй компани шиг байгаа шүү дээ. Оо тийм. Амар тэр чинь амар механизм бил. Тэгэд насны залуучууд. Одоо ингээд харангуут за Монголоос Вьетнам руу нисэж байгаа аяллуудыг бүгдийг авчиж чинь ч гэдэг юм уу. Тэ ингээд дүүрэн гэсэн багтаа алж ийн тэр гэлтэй ингээд хүмүүс бол таныг бүр ингээд дээр үед хөтлөгч байхаас ч гэдэг юм уу. Тэ телевизэд ажилладаг байхаас арай илүү их нөгөө мэдэж эхэлсэн баг л та. Тэгээ харангуут таны карьер одоо ингээд нөгөө явж байгаа тулж байгаа зүйлс тэгэл тэр сүүлд нэг пост харж хахад airplane-ыг бол жишээлх юм бол хоёулахнаа ингээд ширээн дээр суугаад эхэлжсэн ч гэдэг юм уу. Тэ бүр тэрнээс ч үртэлт бүр ихнээс нь эхлүүл их сургууль 10 жил гэрвэл тэгж хийжсэн үү гэж юм. Би болохоор ингэж боддیں۔ Би өчигдөр нэг юм хэдэн дампуурсан бизнесүүдийнхаа тухай стори хийхгүй. Амар их дампууруулжээ би. Тэгээд дампууруулж аваад. Тэгээ би одоо ингэж яг одоо байгаа нь бол би өөрийнхөө хувьд бол бас гайгүй амжилттай гэж хэлдэг. Өөрийгөө хүн болно яаж харах нь хамаагүй шүү дээ. За одоо чи улмаагийн хувьд би жишээл амжилтгүй хүн байх юм бэл. I don't know. Би зүгээр өөртөө бол жоохон сэтгэл хангалуун байгаа. Жоох гэдэг. Тэгэнгүүт энэ им генетик юм шиг байгаа. Би яг нэг тийм юм хүмүүс чүчтэр надаа ингэж оста мундаглаг маг гэдэг юм мессеж ирэнгүүт би болон тийм мессеж ирс үсэг байхгүй. Аяа надаа грин санагдаад тэнгүүт би за шаалтаа би ийм
балиар юм мессеж авах үсээгүй гэдэг байхгүй. Тэгээ би устгамаар санагдаж сүлд тэрийг тий. Тэгэл нэг юм амар худлаа ингээл дампуурсны эцэд нэг компани байгууллаа тэр амар алдсан юм шиг амар кринж юм бичсэн байгаа байхгүй. Тэгсэн устгачаар бүр тэнэг штэ. Ер нь бол хийчээд устгах гэдэг бол бүр хамгийн тэнэг зүйл байхгүй юу тий. Сохто стори ч маргааш үлээд хийчихсэн. Тэгээд би бүр тэрэндээ кринжлэл цаадаа өнгөрсөн гэл. Тэнгүүд яа би зүгээр энэ дээрээс юуг анзаараад тасан гэхэлэр энэ надаа нэг юм ген. Би бол нэг тийм аимшигтай юмний тарих юм тооны машин шиг ажилтдаг тийм амар лам хүн би ус биш байхгүй. Тэгэнгүүт надаа нэг юм би зүгээр сууж чаддгүй. Зүгээр суух юм бол ингээд готрох гаддаг заа. Гэтэ тэр нь мөнгнөөс болж биш. Би зүгээр л ингээл хийцгээ гадаа тэр юм л хийхдээ яг үнэ хийцгүй гадаа тэр идэдэг байхгүй. Тэгээ би тэр ерөөсө нон стоп хийдэг. Эзэж зогсоодгүй. Би ингээ хийж яхад надад илүү сонирхолтой байдаг. Би тэрэндээ дуртай байдаг байхгүй амин гол нь. Тэрнээсээ кайфердэг. Тэр нь сайжирч явах юм бол гоё байдаг. Аз жаргал аваад ш тий. Тэгээ тэр нь ингээ гацаад тэнд дандаа гоё явахгүй. Гоё явахгүй штэ. Тэр дунд нэг алдаа гарна штэ. Тэр алдааг яаж чи олчих юм бол тэрс би кайфердэг. Яг нь. Тэ юу дампуур болов тэгээд. Зөндөө юм дампуурс. Тэгээд би эндэд нэг өөрийгөө ингэж ойлгоод. Би зүгээр юм хацтай гэнтэй юм шиг. Эсвэл миний хүмүүжил юм амар хацтай. Би зүгээр амар хацтай гэж боддог. Тэгээ ингээл ямар нэг юм хийгээд эхэлцдэг. Тэгээ тэрнийхээ учрыг нэг олох гэдэг. Тэгээ тэрийгээ би амар сайжруулах дуртай юм болно. Тэгэл өдөр болгон сайжруулж тэрнээс юм кайфердэг. Нэг юм таск аваад тэрийг хийгээд. Манай ээж яг тийм хүн байхгүй. Ингээ зүгээр сууж чаддаг. Баян юм хийж идэг байхгүй. Тэнгүү тийм би тийм гэнтэй учраас би ингээ хизээч зогсолтгүй. Бэл нэг юм хийгээл идэх нь намайг нэг айтайхан хоолтой унттай болоод тийм боловч таа. Олон юм зэрэг хийгээд хамгийн гол нь хийж ин гэдэг нь бас нэг талаасаа жоох ухаж байгаа шүү. Ингээд юм хийгээд явхлаар ингээд тодорхой хэмжээний юм за хүрээлд орно. Тэгээд өөрийгөө одоо батлах үйл явц тэнд явна. Баталж ийн гэхлээр тухайн өдрийн таск биелээд ингээд явж байгаа. Олон юм хийгээд явж байгаа. Тэгэхээр яг зүгээр надад нэг сонирхолтой санагдаад байгаа юм нь таны хүүхднээс яаж өнгөрсөн бэ? За, окей, би хүүхднээсээ дараа нь батлах гэдэг юм дээр чи би хэлчихье. Би өөрийгөө эзэж юм батлах гэж юм хийж байгаагүй. Миний дотоод хүн ерөөсөө тийм биш. Би нэг юм дээр мэдсэн гэхэлэр би эсвэл Everest Base Camp явсан байхгүй. Би болон тэрэн дээр би ингээл нэг юм лаг юм руу явцсан шүү гэдгийг батлахыг ерөөсөө хүсээгүй байхгүй. Миний хүсэл ерөөсөө тэнд байгаагүй. Яагаад би тэрийг мэдсэн гэхэлэр тийшээ явж явах зам бол үнэхээр аимшигтай хэцүү. Амархан байх угаасаа ямарч боломжгүй. Тийм шүү дээ. Тэгэнгүүт тийшээ явж байгаа хүмүүс дотор болохоор өөрийгөө батлах гэж явдаг хүмүүс байт юм билээ. Тий, одоо юу юм бэ? Тий. Би ингэдэг шүү ингээл. Вау, би юм лаг шүү гэл тий ингээл гол нь тэрийг хүнд харуулах гэдэг байгаа тий. Би бол тийшээ явахдаа би тэнд юуг мэдрэх вэ л гэдгийг үзэх гэж явсан байхгүй. Тэгээд би ер нь бол влогон дээр бас харуулсан би амар би ингээл өөрийгөө нотлол би лаг маг биш би зүгээр тэнд явж байхдаа би юу мэдэрсэн хараалтай ерөөлтэй муутай сайнтай бүх юм л харуулсан. Барыг бааж байгаагаар харуулттай байсан. Тэр нь надад сонирхолтой байсан. Тийм учраас би нэг юм сайн юм яг хүн өөрийгөө батлахыг хүсэж байгаа хүмүүс байхыг бол үсэхгүй гэхдээ би тийм хүмүүст бол нэг дуртай биш. Тэгээд тэр хүмүүс надад бас нэг таалагдах чаалбгүй. Гэхдээ би бол тийм хүмүүс нэг дуртай бол биш. Юм батлах гэдэг яг контент ямар нэг юм дээр комплекс дутуугийн л дутуул байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхдээ дутуу гэдэг чинь бас муухай үг шүү дээ тий. Хүн болгонд дутуу баг шүү. Тийм. Тэгэхээр би зүгээр дэрийгээр нөө чамд хэлэх гэдэг би юу ч нотлох дурггүй шүү. Батлах тийм гэхээс илүүтэйгээр тэгвэл им сониучтэй ямар мэдрэмж авах бол ямар зүйл хүлээж байгаа бол магадгүй зүгээр нөгөө нэг яагаад тэр яриаг ингээд хүүхэд нас руу оруулах гад асуусан бэ гэхлээр нөгөө багасаа ингээд олон юм нүдэд тахлаар дадал болоод тэгээ тэр нь ингээд нас ингээд явах тусмаа магадгүй олон хичээлийн олимпиадад зэрэг ордог байсан биш магадгүй спортоо хийдэг одоо хичээлээ хийдэг тэгээ тэрэн дээшлэнгүүд оюутан болоод одоо зөндөө олон тэмцээнд ордог болсон байж магадгүй гээд ингээд нөгөө хамрах хүрээнд улам томроод байгаал бахалта гэж би бодоод байхгүй. Тэгэхээр ер нь бол багасаа тийм нэг юм бас яг зүгээр сууж чаддгүй
ангараал юм руу ингээд өглөөр угаад үрээ явж идэг хөөдөөс нь л гэж байна. Ер нь бол би нэлээд сахилахгүй байсан. Бүр цэцэрлэгээс би ухаан орог байхдаа цэцэрлэгээс 2 удаа ороод 2 удаа их тайвныг үр дээрээс олдчихсэн үг байхгүй. Гэтэ нэг хүн сахилахгүй царай гэж байдаг байна. Тэр нэг сахилахгүй царайтай гэж боддог. Би тэгтээ сүүлд нь ухаан орохдоо болохоор бас нэг цэцэрлэгээс оргоцсон. Цэцэрлэгтэй их дург байсан юм шиг байна. Тэгээ би энэ нэг шаазавар гэдэг дээ шүү дээ. Энэ одоо сургууль болсон. Шаазаварны хашаанд дөрөөр гаццсан байхаа баймар шин санддаг байхгүй. Гаццсан. Тэгээ жоохон хөлт бааш ч цэцэрлэг гэдэг чинь эднээс 4-5 настай. 4-5 настай юм чи санаж ийн гэхээр нэг халах бүлэмлэг болчихсон юм шиг. Тэгээд ер нь тийм амар ер нь төсгүүдүүл байсан. Тэгээд угаасаа 10 жилдээ би чи улаан шугамдаа тэнцээгүй уу сурдаг байсан. Тэгээд ер нь ойтон байхад 6 семестрийн 5-д нь унаад сургуулиасаа өгдөг би ер нь бол ер нь жоохон амар олон юм руу өсчдөг гэхээсээ илүү ер нь хичээлдэл дург байсан. Сакс би бол яг сакс уудаг байсан. Тэгвэл би хүүхдийн ордны драмын дуулан гэж зүйлд явчихсан. Тэгэл ер нь өөр юмд бол явж байгаагүй. Тэгээд тэр 6 семестрийн 5-д нь онцон ихээр шоод удсан юм уу? Ер нь. Үгүй. Тэр үед бол би станыг жинхэнэ. Үнэхээр одоо тэрийг бодгож явах хичмээр яг тийм юм их туулах хэрэгтэй юм шиг байгаа. Нөгөө нэгдүгээр курстээ орохдоо би чи ийм нэвтрүүлэг хөтэлдэг. Сэтгүүлч байсан аахгүй би сэтгүүлч ярддаг гэсэн. Хөтэлдэг бас сургуультай орохдоо л ийм баг үеийнхэн дотроо карьер мэрэртэй бас машин зшин ундаг оронгуутлаа үеийнхнийгээ дорд үзэж байгаа аахгүй. Ер нь бол амар тэнийг байгаа аахгүй. Одоо бодохоор амар би одоо болт ингээ ангийнхныгаа ингээл энэ одоо ингээ багш дээр очиод тэнийг юм яриа штэ багш дээр очиод маа сургуулийн юм гэсэн маа сургууль хэлээд яах вэ гэж ингээ дийлх балгатуулаа гараад би чиний багш чи ми сургууль хоёлаа зодтолтыг тгийгээ бид байгаа багш таалуулаа ёо. Тэгээ одоо тэр багш маань манай хамгийн хайртай багш маань. Тэгээ одоо бодохоор амар гоё маа ангийнхаа хөдөөнийх нь л доо. Тэгээ одоо би юу нотойгоо ангийнхаа хүмүүстэй амар холбоотой байдаг. Гоё штт. Сонирхолтой. Тэл тийм амар муухай хараагаа байсан биш. Тэрийг тэг юунд дарав? Яаж дарав? Тэр багшийн завдан ч яхаа дарсан л хэл та. Гэтэ тэр эгог яаж дарав? Яг жинхнээсээ дардаг ш нэг. Тэгээ би яг үнээл мөргөн гэж ярьдаг. Яг үнээл хүү энэ дөнгөж саяхан л дарагдсан. 3-4 жилийн өмнө дарагдсан. Тэгэл гайгуулж яхаа та. Яг тийм нэг юм дарагдсан юм. мэдрэгдсэн ба шүү дээ. Тэгвэл яг санжаач болохоо байж энэ гэх. Тэгэнгүүт яг тэр нэг юм хан мөргөн өргөж байгаа хэсэг нь яг яаж одоо жишээ нь ингээд яг ахнарыг сонсоод тахлаар нөгөө амьдрал ингээд чамд угаас зааж өгнө гэл тэгтээ ингээд одоо энэ бол амар дээр үеийн яриа. Тэгтээ байдаг гэдэг байгаа. Тэнгүүд магадгүй нөгөө эрэгтэй ингээд нэг юм 20-тэй жаа нэг 30 хүрээд нэг арай нэг өөр болдог те. Тэнгүүдээ 40 хүрээд арай өөр 50 хүрэхээр яг нөгөө төгсрөн гэдэг шиг те. Тэгвэл яг нэг тийм нэг мэдэрдэг цаг хугацаа байдаг юм шиг юм л да. Тэгээд бид хоёр бол сайн мэдэхгүй бай тий. Тэгэхээр таны хувьд юу нэг тэр нэг одоо эгогоо даруулах гэх юм уу та эсвэл хүлээн зөвшөөрсөн байж магадгүй гэж байгаа. Тэр момент яг ямар үед байсан бэ? Би чи хайр юм ярих гэднэ. За окей. Яг уу амар эгомэгоо дарсан ч яг зүгээр энийг би зүгээр ойлгосон л гэж боддtiin. Өөрийгөө яг ойлгоол яг нөө би яг юу гэсэд байгаа би ер нь яг хаана байх ёстой юм гэдгээ ойлгочвол юм амар амархан юм санагдаад байгаа надаа. Тийм би ер нь яг юу хүсдیں۔ Тэ одоо жишээл түрүү хэдүүлээ ярьж байгаа шүү дээ. Би бол өмнө нэг юм жоох ингээл одоо нэг юм мемор хороо би ингээл тэ чим орчлохгүй ажиллах хэрэгтэй. Ингэх хэрэгтэй. Тэгэх хэрэгтэй гэж яваад ч тэр ингээ хоримтлагдаадсан баг. Нэг ясандаа ингээ ийшээгээ ингээл нэг юм хийгээ яваадсан. Тэгээ энэ ингээ хагарахад бэлэн болцсон байгаадсан байгаа байхгүй тий. Гэтэл тэрийг зүгээр л ийшээ ингэж хийгээл зүгээр шууд тасах хэрэгтэйсэн байхгүй тэр доор нь. Тэгэл би одоо жишээлбэл амар орж меморд шүү дээ. Сэтгэл хөдлөлөөр бол галзуу унаа шүү дээ. Унсан шиг унаа. Тэгэл тийм байх нь ер нь лөө амар. Тэр нь
одоо энийг юу хэлэх гэхээр нэг юм тийм баах нь надад илүү амар гэдэг би ойлгоцсон байхгүй. Гол нь ойлгоцсон. Тэрэн шиг одоо ер нь яг бүх юм дээр л өөрөө өөрийгөө ингээд хайж олоод ойлгоол явах хэрэгтэй юм бэл тээ. Би жишээлбэл надад ямар дутуугийн комплекс байдгийг би тэрийг бол ойлгоцсон. Би ийм комплекстэй юм байна тээ. Би тэрийг хэлэхгүй би одоо энийг нуухгүй. Би ийм амар сонин хүнээс илүү харж билүүд болоод дутуугийн комплекстэй байсан байхгүй. Байсан. Тэр нь яа гэсэн үг юм? Тэр нь яа гэсэн үг юм? Одоо жишээлбэл за би шууд муухагаар хэлээ заяа. Чиптер юмыг 100% хувааж авна шүү дээ. Би нэг 51 байх гэдэг. Бид тийнийг мэддгүй байсан байхгүй цэцэд. Гэтэл тэр түгжээ таг тайлгдсан чи би тийм хүн гэдэг юм бидээ. Оо shit би ямар муухай юм бэ гэж бодоод. Тэгээ sharing is caring гэж яриад идэв гэтэл чи наадгаа ойлгодгүй байсан юм биш үү те. Чи ингээд сонио ийм тэр миний дутуугийн комплекс байсан байгаа байхгүй тий. Юугаар бол ашигч гэх нь шүү дээ баг нэг үгээр л гарах гэдэг ч юм уу тий. Ямар нэгэн байдлаар давах гад хөшлөдөн ч юм уу хөшлөдөн биш ээ тий. Нэг тийм оппортунист гэх юм. Одоо жишээлбэл за би яг өмнө яг юг мэдэрдэг байснаа хэлчихв. Би одоо энэ зам бол надад байхгүй шүү дээ. Одоо жишээлбэл ингээд энэ цаг ингээд ийм жижиг аяганд 100 хувааж ууж уун заяа. Гэхдээ бид нар сүлд нь хамтдаа төлнө. Гэтэл би энд 2 ууж яхад чи энэ 6 7 уугаад ах юм бол энд хамтдаа төлөх юм бэ чинь яагаад их уугаад наа. Лалрын муугаас энэ бодол би яг ийм бодолтой хүн байсан байхгүй юу? Би гэхдээ муухай зангаа хэллээ шүү. Гэхдээ айгу зүг баха. Айгу зүг баха. Одоо нөгөө өөрийнхөө комплексыг таньж байгаа нь тий. Тэр баг хүнийг уусаа нэг юм хүн болгож гаргадаг шүү. Би сүүлд нөгөө их сургуулийн аппликейшн бүглэх гээд хэсэг бичгээд тэгсэн чинь нөгөө томжингийн батжаах канцлинг гэж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь ухаад амьдрал болсон үйл явдлуудыг бүгдийг нь ухаад тавхаж хуцаагаад гэт миний комплекс алдчихж байгаа байхгүй бас. Ингээд нөгөө намхан байсан тэнгүүтээ ингээд ийм бүлид дургу те ингээд ийм хүчтэй тэнцвэр бла бла бла. Тэгсэн чинь батжаахын комплекс болохоор энэ өөрийнх нь юм хамаагүй. Яг яг тэр комплекс нь болохоор ингээ бүх юмыг ингээ шеэрлэх гэдэг. Одоо нөгөө яг таныхын эсрэг байгаа байхгүй. Тэнгүүтээ одоо шилэх юм бол ингээ хүмүүс хоол идэл тэнгүүтээ хамт хоол идчихэд хүмүүс нөгөө зарим нэг юм Япон сурсан ч юм уу эсвэл нэг юм Европ ч юм уу байсан хүмүүс ингээ сплитингүүтээ өөрийнхөө хувийг ингээ ганцаар авчаад төлөх мэлхэж тэнгүүт нь шууд орлоод юу чи яашин тэгээд нэртэйгээр нэрсэн яриагаа бодож тооцож мөнгө авах уу? Эсвэл яахын чи энэ агаараа хуваах юм уу? Дахиад шеэрлэмээр нэг юм бүх юмыг яг тэнцээ хуваах гэж юм уу? Эсвэл бүгдийг ингээл нэг нь даах гэж юм уу? Тим комплекс байсан гэдэг. Тэрийг ойлгоод эхлэнгүүтээ тэр комплексээ тайлж их сургуулийн эсрэг гаргаж тэр комплексээ тайлж дахиад юмнууд руу оруулж тайлбарлаж ашигладаг гэд. Тэр угаасаа нөгөө хүмүүсийг бас яг энэ дараагийн шат руу гаргахын тулд жигнэсээ үгж их юм бол баг сул талаа нэр мэдчих юм бол одоо засган шашин тий мэдчихвэл засган амыг ягчлах хэл та. Гиснес түрүүний нөгөө Непал Евро Everest Team Base Camp руу очивол одоо ингээд харангуут би таныг энэ малгайгаа өсөд ирээрээ гэдэг бас тий. Тэгээ би зөвхөн бодсон юм болохоор угаасаа нөгөө бизнес чинь ингээд янз бүрийн юмнууд зарж байгаа шүү дээ. Тэгэнгүүт аялал жуулчлалын бизнес бол тэр чигтээ яг түрүүний хэлсэнчлэн experience мэдрэмж зарж байгаа бизнес тий. Тэгээд за би одоо энэ сууж байгаа хүмүүсээс хамгийн олон орн руу аялсан баг. За тэгээд тэр дотор дахиад нөгөө тухайн орноос авах өөр мэдрэмжүүд тий. Тэгэнгүүт яг ингээд ажилуулсан салбарт нэг юм зорилго байгаа шүү дээ. Монголчуудад за ийм мэдрүүлчих юмсан тий. Эсвэл ийм ойлгуулчих юмсан. Ер нь одоо жишээлх юм бол за мэдээж ашиг олох нь бол зорилго байгаа. Гэхдээ түүнээс цаана яг юу зориод тий. Юу хүсэж энэ одоо бизнесийг хийгээд байгаа. Энэхүү дугаарын хамтран ажиллагчаар USA Shop ажиллаж байна. Биднийг дэмжиж энэхүү гоё яриануудыг олон хүнд хүрэхэд дэм болж байгаа USA Shop-ийнхондоо баярлалаа. За ингээд ярианд орцгоо. Ачаа угаасаа нэг туйлын нэг л зорилго байгаа. Энэ бол Монголдо баялаг бүтээх баггүй юу? Уус ер нь бол аялал жуулчлалын салбарын ихэнх компаниуд тийм зорилготой байхаа. Тийм байгаасаа гэж бодоод. Тэрний үг л ерөөсөө inbound. Одоо тэр нэ 400 сая жуулчин авчирна гэдэг байгаа шүү дээ. Common болдог бол 400 сая жуулчнаа л авчирмаар. Энэ Монгол улсад баялаг бүтээмээр байгаа байхгүй тий. Гол нь бид нар наашаага валют татах тий. Тэр хамгийн гол нь л ерөөсөө тэр шүү дээ. Outbound хийж байгаа нь бол өөрсдөө бэлдэж байгаа тий. Компани бэлэн болгож байгаа хэсэг үү тий. Юу?
Шууд outbound руу орж байгаа болохгүй гэдэг ч юм. Шууд outbound гэхэр нөө нэг эдийн засгийн байдлаас гад манай хүн амын тоо моо гэх мэтчлэн тэгэл ер нь хэцүүлтэй. Тэгэл одоо ингээл Аладдин хятадын гэдэг оловчныг яг үнэхээр зугаалахаар Солонгос руу бол Солонгос Япон одоо юу гэдэг өндөр хөгжилтэй цалин өндөртэй газрууд руу ажлын ихэнд тулд явж байгаа хүмүүсийн тоог нэмэх юм бол энэ жоохон өндөр тоо гараад ирж байгаа. Яг мөнгө өрөх гэж явж байгаа тий. Аялж байгаа. Дурсамж худалдаж авах гэж байгаа, цэвэр агаар худалдаж авах гэж байгаа гэж би хэлээд байгаа. Энийг ерөөсөө бид нар дурсамж зараад байгаа, цэвэр агаар зараад байгаа байхгүй хамгийн гол нь тий. Тэгээд яг тэрийг худалдаж авч чадж байгаа хүмүүс нь 3 сая 500 мянган хүн дотор жилд ерөөсөө 100000 хүрэхгүй байх гэж бодлоо. Шээд 8 баг таахгүй юу? Яг Хүмүүс тэгтээ аялж чадахгүй юм тий. Яг л мөнгөгүй байгаа. Тий. Яагаад мөнгөгүй байгаа гэхлээр боловсралгүйгээд байна шүү дээ. Тэр сүүлд нөгөө нэг хиний гарцаас нэг 3 кино гээл тий. Ер нь суур асуудал нь өөрөөс ялч боловсралгүй дахиад ордог юм билээ л тий. Ер нь явж байна. Тэгээ яг гол зорилго бол ерөөсөө бид нар inbound орж ирснээр бид нар амар олон тарлын маш олон тарлын ашигтай байхгүй. Зүгээр тэрийг угаасаа аялал жуулчлалыг давж бүтээн байгуулалт явдаг байхгүй. Аялал жуулчлал хаана аялал жуулчлал хаана хүн их явж ин тэнд бүтээн байгуулалт босдог. Тийм. Угаасаа одоо жил хамгийн том жишээ одоо хар орой Монголын хар орой биш үү. Өдөө явж байгаа хүн бол хар оройноор дамждаг хар орой одоо хот болчихлоо шүү дээ. Хот гэдэг нэрт болчихсон шүү дээ. Тэрэн шиг ингээл ерөөсөө энэ урсгал ингээл хүн их байгаа л огцсон ерөөс тийм бүтээн байгуулалтууд яваал. Тэрийгээд байгаа эдийн засаг өснө. Тэгээ мэдээж валют өснө тий. Ингээл ийм л байдалтай юм байна. Тэгэхээр ер нь бол бидний яг туйлын өсөл бол эх орондоо гадны хөрөнгө оруулалтуудыг авчрах буюу хамгийн том хөрөнгө оруулалт бол хүн байгаа. Аялагчтай. Тэгэхээр бид нар тэрийг наашаа хэрхэн яаж татах юм бэ гэдэг урсгалыг л бид нар нээхэд бол ер нь бол ирээдүйд ажиллаад байгаа. Ирэх 2-300-д зориулж inbound юм хийх үү? Бид нар яг өмнө дээр бол туршлагачж байгаа. Одоо бид нар яг гадагшаа явуул чинь бидний яаж хүлээж авч байна. Тэгвэл монголчууд бид нар яг хүлээж авч чадах уу гэдэг юм бас байгаа. Тэгээ монголчууд угаасаа хүлээж авч чадахгүй. Би нийгмийг энэ дээр зүгээр хэлчихье. Монголд нэг зундаа нэг жилдээ нэг 600 мянган жуулч авдаг. Жилдээ тий? Жилдээ. Яа 600 мянгаыг авдаг гэж бидний бүр макс аахгүй. Нийс дэшиг бид нар авч дийлдэг. Манай өөрөө тэднийг манай резортууд Монгол улс Хүний нөөцч байхгүй. Монгол улс өөрөө тэр 600 мянган хүнийг дийлдэг байхгүй. Бүх саваа дүргээд Дүргээд бүр пэг болчдөг. Дүргээд тэр 7-8 сар маар бол ер нь хэцүү шттэ. Тэнгүүд бид нар одоо яах вэ гэхээр өвөлдөө татах хэрэгтэй байхгүй. Өвлийн инбаундын ерөөс ямар ч тийм юу байдаггүй. Тэр бас дээр нөө подкастер орж байхдаа Тэнгис ахын хэлсэн бол бас маш үнэн. Тэр юу гэхээр за би одоо нэг асуулт цааж та хоёроос. Та хоёр гадагшаа явахдаа хамгийн чухал зүйл юу вэ? Аялалд явахад. Чухал зүйл юу вэ? За орчин. Орчин л. За орчин шүү. Орчин. Хоол. Орчин хоол. Надад бол яг очиод үзэх юм л чухал юм санагдаж байна дөө. Хоол бол одоо жишээ нь хятадд ингээд амьдардаг байхад бол хоол бол үнэхээр бөөшөөдсөн байхгүй. Ягаад ч надад таардаггүй. Тэгээд одоо бусад газруудын жишээ нь ингээд бодох юм бол яг очиод яг энийг үзэндээ нэг мэдрэмжээ нэг өөр мэдрэмж авъя л гэж юу ирт шиг явд юм. Сүүлчийн слогч явахад бол би яг ингээ хүндээд гоо шоудж үзсэн байсан баг. Яг ингээл өөр цайралтай амарч бол. Тэ. Тэнгүүд ингээ харах юм бол яг юм очоод хүн тэндээс тийм нэг юм үзээд тэрнүүч үзсэн болно шүү дээ. Очингуудаа одоо сармагчны зодтолсон ч болж байгаа байхгүй те. Тэгэхээр тийм газар байвал те. Гэдэг шиг нэг гоё юм experience аваад ирэх нь чухал юм уу? Тэнгүүд та хоёр дотор хоёулын дээр хоол байгаа зү тий. Монголд энэ амар хамгийн дутагдaltaй. Тэгээ ирээд ер нь бол Европ хоол иддэг. Гуляш иддэг тий. За тэгээд Европ хоолныхоо биг капинад иддэг дандаа. Тэгээд нэг үндэсний хоол гэхээр яг махаа жанаад өгч байгаа. Яг Монгол хоолоо буруутгахгүй л дээ. Гэхдээ бид нар энэ дээр яалтчгүй энэ дээр дахиад шинжилгээ хийх хэрэгтэй байна. Хоолны салбарын шинжилгээ. Хоолны салбарын шинжилгээ энэ дээр бүр хоол зохиох хэрэгтэй. Цоо шинэ хоол.
Тиймстэй тий. Яагаад Монгол хоол байж болохгүй гэж. Гэхдээ хамаагүй тэр цөөнтэй гулааш гэл нэг аимшиг хоолнууд хараад бид нар энийг гэддэг шүү дээ. Why not тий. Яг энэ хоолн дээр бид нар шинжлэх одоо тэр нэг юу байгаа шүү дээ. Жишээлбэл Солонгос яагаад одоо ингээд дэлхийд даяар ийм амар алдартай болоод байна гэсэн чинь хоолны соёл нь амар. Тэгэнгүүт тэд нар юус ойлгоцсон байхгүй. За манайх аялал жуулчлалаа дэмжихийн тулд хоолтой байх хэрэгтэй. Тэгтлийн дээр үед гараад хоолнууд байгаа шүү дээ. Энэ хоолнууд Солонгосын хоолнууд саяхан үссэн хоолнууд байгаа байхгүй. Ерөөсөө ч тэр Чингисийн үе шиг тэр өгчсөн биш. Энийг эдгээр зүгээр саяхан зохиоцсон байгаа байхгүй. Нэг дээр юм шиг яаж харуулсан гэхээр энэ Солонгосын хамгийн анхны улсын төсвөр хийгдсэн киноны юу гэхээр Дээж Жангум гэж. Тийм үү. Тэгээд тэр Жангумыгаа болохоор маш олон улсууд руу ингээд тэр бол амар олон яг таавал нэвтрүүлэгтэй. Мөнгө өгч гаргуулсны дотор Монгол явж байгаа байхгүй тийм. Тэгээд тэр хоолны соёл гэдэг юм ингэж харуулад юу ч гэсэн Солонгост очих юм бол хоолноо сак. Очоод идээд үтчмээр юм байж гэдэг юм те. Энэ мэдрэмжийг өгнө гэдэг бол бас амар чухал. Тэгэхээр бид нар бол хоолн дээр ялангуяа Монгол хоолн дээр бол аль жуулчлалын салбар дээр реформ хийх болчихжээ болцсон. Энэ амар чухал сэдв энэ бол. Ер нь гэхдээ зөвлөгөө хүчний бодлого зур сонирхолтой хэлэхэд зөвлөгөө хүчний бодлого яаж авдаг гэдгсэн чинь ерөөсө контентер авч байгаа байхгүй тий. Тэгээд тэгэхэд одоо жишээлбэл Монголд хятадаас заяа яг ингээд төсвийн тавьж агаад тэгээд гэрэлж агаад телевизүүдээр тэгээд ер нь бол томоохон мэдээллийн сувгуудаар ингээд сартаа гэж ийгддэг ийм баримтат нэвтрүүлгүүд тэгээд хятадын инженерчлэлийн гайхамшиг бод энэ гэл ингээд боловсролын систем энэтрэ гэдэг ийм гайхуулсан юмнууд байнга явдаг гэж байгаа байхгүй. Тэгээд би энийг бас тагнуулнаас сонсчихсан. Гэт яг байнга явж байгаа. Тэгээд тэгэнгүүт Солонгосын фирмэр бол угаасаа бүр crazy галзуу төвшөнд байгаа шүү дээ. Манайх тэр одоо сая бол аимшигтай гоё хийгдэж бас бидний бүгдийг насан бол physical leisure ялла шүү дээ. Энэний үр дүн тэгээд одоо дараагийн 100 та тэрний дараагийн 100 гарах бах тий. Тэгтэл буцаагаад хоолн бэлэн биш. Нойлн бэлэн биш тий. Дараагт бүтсэн бэлэн биш боё зам бэлэн биш. Нэмээд дээрээс ресортууд нь бэлэн биш. Гайд нь бэлэн биш. Бүх юм бэлэн биш. Тэ? Тэгэнгүүтээ зарим ресортууд ч мөр өвс хаачдаг дээрээ байдаг шүү дээ. Манайх. Тэгэнгүүт одоо жишээлбэл хоолн дээр л гэхэд буцаагаад ингээд цагаасаар болгоноор яригддаг шүү дээ. Энэ юу болохгүй байна гэдэг юм. Хоолмж болохгүй байна, бэлгэний соёлмж болохгүй байна. Наадмаар бас яригддаг. Тэгэнгүүт энэ нөгөө соёл гэдэг юмыг бид нар харин консерватив өнцгөөс хараад тэгэнгүүтээ консерватив өнцгөөс харахтаа байгаа юмыг бидэнд нэгээд өвлөгдөөд ингээ байгаад ирсэн юмыг яг энэ чигээр нь хадгалахыг бид нар соёлоо хадгалж гин эх орондоо хайртай байна гэж ойлгоод. Гэтэл энийг ингээд хайлуулад дахиж хэв цутгаад өөрсдийнхөө одоогийн амьдралын хвшилд тааруулаад орчин үеийн хүмүүсийнхаа сэтгэлмээ биеийн ходод тааруулаад тэгээд бид хэдийг зорж байгаа зах зээлийнхаа демандд тааруулаад ингээд өөрчлөөд дахин соёлоо инновац хийгээд одоо тэр хоолыг шин зохио гэдэг шиг ингэж явж иж бид нар энийгээ тэгчиж их оромж байна гэж бодохгүй бол аль хэзээ ингээд өвлүүлээд ингээд өгцөн юмыг байгаагаар нь хадгалахыг бол хинч чадна шүү дээ гэдэг юм бас айгүй олон талаас нь ярих ойлгуулах хэрэгтэй юм шиг байна. Нөгөө талаас нэг юм уламжлалт хэрнээ бид нарыг ингээд нэг юм угаасаа хүмүүсийн хайр татж байгаа юмнууд биш шүү дээ. Орхон баярын тэр ингээд би тэр нэг юм маскулин төрөх те тэгсэн хэрнээ юм амар чанга хэрнээ давхар юм дайд бодч биш те юм биеийн төрөх Монгол хэрэгтэй үнэ тестостерон өндөртэй тэгээд нэг юм сагал өстэй юм их хөргөл ахын юм уу гэдэг ч юм уу. Тэр нэг юм боломжлолт бас бид нарыг юм хайр татаад байгаа зүйлсүүдийг дахиж яаж телевиж маркет хийх вэ гэдэг бас юм чаленж зүгээр та дээр ч тулгарч байгаа бах те одоо юу гэдгийг бас зүгээр энгийн яг контент хийж байгаа ч юм уу эсвэл зүгээр Монголоос юу гэдгийг медиа хийж байгаа хүмүүс дээр ч зэндээ давхар тулгараад байгаа шүү. Тэнгүүд бид нар тэрийг бол Солонгосоос баг амар их сурах хэрэгтэй юм шиг те. Ялангуяа сая Солонгос продюсертай шоу бид нарыг бүр ингээд яаж улсыг гайхуултыг харуулж шүү дээ. Тэгэд бисээ зүгээр яриа л байсан. Явж суулт байхгүй. Тэгээ нөгөө ирээдүйд магадгүй тэр нөгөө юу гэдгийг имбан руу орж байгаа тэгээ гаднаас буцаж дуулж татчих ажил руу орж байхад тайдын зүгээс бас өөртөө яг юу яа гэж бодож байгаа юмуд байгаа вэ гэдэг юм бас. Харин би яг буцаа асуух гэж ажилт тэгвэл энийг хийн авчирх юм бэ те. За окей аваад ирлээ.
Тэн чин одоо сая юу дутуу гэж бүгдийг нэрлэлээ шүү дээ. Тэгэд түл яах юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа шүү дээ тий. Тэгэхээр зүгээр л үнэтэйг л нүд тулах хэрэгтэй юм бэл. Зүгээр яа дээ аваад ир. Аваал ир. Яа уунал л хэсэг тий. Тий уун л ийз тий. Би бол яг энийг би зүгээр тэгээд одоо дэлхийн аялал жуулчлалын салбарын харах өнцөг өөрчлөгдөж байгаа. Өмнө нь бол дандаа сайн сайхан юм үзэж, гоё юм үзэх гэж тий. Гой нойл дээр суух гэж. Гой нойл дээр суух гэж, гоё ресторанд хоол идэх гэж ирдэг байсан болвол одоо дэлхий өөрчлөгдөж байгаа. Одоо энэ лалрын улсууд ямар байдгийг гэдэг үзэх хүсэж байгаа. Би бол жил тийм өсөлтэй байхгүй. Ядуу оронд очиж үзчих ямар байд. Илүү гоё тий. За эсвэл бол Африкийн бүр амар омог дээр очиж үзээ. Тэр яаж өдөртэй ч тий. Ер нь бол тэр тоонд бол манайх тавих гэж байгаа. Тэгэхээр бид нар яг энийг ашиглах хэрэгтэй юм билээ. Оо та нар дэлхийн хамгийн амар өндөр агаарын бохирдолтой дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийг үзэх үү? Энд хүмүүс яаж амьдрдгийг харах уу гэдэг маркетинг хийх хэрэгтэй байхгүй. Тийм. Имзэг байдлаа үнээр яриад яг үн тий. Одоо нэгэсэндээ бид нар энийг ойлгох цаг болцсон байгаа байхгүй. Би энийг амар олон жил ярьж байгаа. Бид нар өвлийн аялал жуулчлалаа сайжруулах хэрэгтэй. Бид нар сайн сайхнаа харуулах шаардлагагүй. Бид нар муугаа харуулад аялал жуулчлалаа сайжруулах хэрэгтэй. Тийм үстэй. Тэнгүүд одоо жишээлбэл дэлхийн зарим нэг улсууд муугаа харуулж аялал жуулчлалаа сайжруулад аялал жуулчлал нь үнэхээр сайжраад тэр муу юм муу биш болгоод болох хэмжээний мөнгө төгрөгтэй болчлоо ш тэр улс. Гэтэл тэрийг албаар муугаар байлгаж идэг заяа. Яг үүндээ хүмүүс найр баян мөртлөө юу? Наана ингээд. Тий. Албаар бүр ингээд тийм ингээд муухай хэсэг засаж масцсан. Тэгээ тэрийг үзүүлээ тэр аялал жуулчлалын төвс гэдчихлэн тий. Жишээ нь ямар улс? Жишээл Камбож. Камбож. Тий. Жишээл Камбож. Тэгээ Камбож гэдэг Уусаж мууж байгаа л да тий. Муу бай. Гэтэ амьдралын чанар нь бол тасархаа шүү дээ. Юм. Лаос шүү дээ. Йоо, Лаосыг би нэг сүүлд нэг пост хийсэн таад уншсан юм. Лаос дээр очисон чинь л монголчууд тэгж яах. Өө өстой ядуу болсон. Хөрхий дөө хүмүүснээс айгүй хэцүү юм битг гэсэн хэлсэн. Өрөвдөөл байгаа байхгүй. Чааста мастаас бүтггүй шүү дээ. Би тэгэхээр за тэг яваад очлоо. Тэгс чи би бүр өөрсдөө өрөвдсөн шүү дээ. Ямар жаргалтай. Йоо тэнд бүр амьдралын чанар нь бүр тасархаа байна. Хүмүүс амар юм одоо юуны хувьд ухамсарын хувьд дээд түвшиндээ. Дэлгөөнд автомжийн хувьд өндөр байна. Буюу харлган биш үү тэр хүмүүс. Амьдралыг амар гоё гэгээлгэр авч харж үзэж гин юмыг маш олон талаас нь харах өнцгтэй байна. Өөрсдийгөө ойлгож гин цагаагаар нь сайхан байна. Хамгийн гол нь хүнс нь эрүүл байна. Төгжрөлгүй байна. Үнэхээр ядуугүй бол ядуу байна. Тэгэхдээ тэд нар чаргалтай ядуу байна. Тэгээ нэг хамгийн гол нь нийтээрээ гэдэг амар чухал шүү. Хаач утсан тэр мэдрэгдэнэ. Нэг юм нийтийн соёл. Яг үнийг хэлэхэд одоо би тэднээс ингээд хэдэн 100 сая дахин их мөнгөтэй байлаа гэд миний амьдралын чанар тэднэрхээс муу буюу би юм амар юм стресстэй амьдарч байгаа байхгүй тий нэг амар энэ ус стресс болж тий сошиал орол ингээл. Тэгээд нөгөө нэг ийм их хүмүүсд чи яг ингээд хажуугаас нараад би бүр уйлмар санагдсан шүү дээ. Би Камбожд очиод нэг айлд очиод би тэр айлд нь орсоох гэсэн чи яа би ингээл тэр нэг floating village гэдэг газар байхгүй. Тэр яадаг гэхэлэр Камбожд амар ил ахвалтай иргэний дайм болоод дотроо нэг алж чадаад тусах зүйлс байхгүй. Тэгээд нөгөө нэг юутай мэдлэгтэй чадвартай гэсэн хүмүүс бүгдийг халаа хийцэн. Хин алах уу? Атархагч тал нь тэд нар буцаад сандал дээр нь суугаад тэр ус ингээд ер нь бол боолоо хийлэх холбоотой болж байгаа байхгүй. Тэгээд газар үнэтэй учраас нууран дээрээ нөхдөөд юу ярьж байхаар шийдсэн. Байшин барьж амьдрахаар шийдсэн байхгүй. Тэгээд тийшээ гэтээ тэр нь бол нэм байхаа хит ядуурлаасаа тухайн үед бол босон. Гэтээ одоо л тийм биш. Одоо айгүй гоё. Тэгэл би амар ядуу мадуу гэж тавих гээд утсан чи юу вэ? Тэнд бүр амар жаргалтай амьдарч ирсэн хүмүүс. Тэгээд танаа ингээд 8 хүүхэдтэй тэгээд 2 аав ээж байгаа байхгүй. Танаа дундаж сарын цалин чи хэд вэ гэсэн чи $250. Тэд нар амьдэрдэг. Тэд нар амар жаргалтай амьдарч ирсэн.
Тэгээд тэрийг юм ойлгоцсон. Сайт хөргөнд 8 хүүхдтэй л. Тэгээд бид нар мөнгөгүй ч гэсэндээ бид нар жаргалтай байх ёстой юм нэг юм ойлгоцсон баг. Тэгээд тэд нар эрүүл хоол иддэг. Тэгээ ингээд нэг юм хөршүүдийн холбоо хөршүүдийн ярилцсан галзуу харваас ойлгомжтой. Хэлийг ойлгохгүй ч гэсэндээ хүний нэг юм энерги гэж юм байна шүү дээ. Харцнаас ахвал. Тэгэл тэрийг хараад би буцаж байхдаа яг ингээд түг түгхэн соцсон би бүр яг ингээд нулимс гараад. Ёо ямар муухай амьдрт юм бэ бид нар. Бид нар үнэхээр амьдралын чанар гэж юм байдгүй юм гэдэг амар ойлгочихсон. Тэгэл яг энийг ингээд багаар ингээд ойлгоод ирэхээр одоо би энд хичнээн аз жаргалгүй байгаа ч гэсэндээ би аз жаргалгүй байгаа гэж бодоод ах юм бол аз жаргалгүй л байх юм гэдгийг ойлгоцсон аахгүй. Тийм учраас тэгэл ер нь өөрийгөө ойлголцох хол гэд би гэж амар сүлээ идэж бодоод байгаа. Таны очиж хамгийн одоо ядуу бороо алсан юу гэсэн бэ? Яг нэг юуны яг нөгөө эдийн засгийн хувьд. Эдийн засгийн хувьд лавслах та. Ялч лавс бол үнэхээр тийм лавс компани өөрлөж байгаа хэцүү л дээ. Хин ганжуулахын нөгөө чөтгөрийн бясалгал дээр бас яг сайн шиг кейс идэх байхгүй. Ингээд нэг айлд ороод тэгсэн чинь ингээд амар ядуу заяа. Тэгээ тэрнээс хамгийн гол нь эднийх ямар ядуу юм бэ биш. Эдгээр ингээд ийм амьдрал байштай гэдгийг юм хараад тэгээд номдэр амар зөв бичсэн тийм үү. Тэмүүтээр бид нар яг тийм тэр хүмүүсийн амьдрал руу бас нэг орж үзээд те зөвхөн нөгөө аялагчтан зориулсан одоо газраар нь биш жоохон тойрж явж үздэг ч юм уу. Тэгмээ бидний хувьд л болохоор яг зөв миний бодлоор одоо дотоодд явж байгаа тэр аяллаа бид нар ингээд нэг юм процесс ч болчих юм шиг те. Одоо CVC гэж ярьдаг нэг customer value chain-ээр ингэж энд буугаад ийм одоо хөтөлбөрүүдтэй ингэж яваад энд нь ийм муухай мэдрэмж өгөөд энд нь хөөргөөд гэдэг ч юм уу. Тийм айгүй олон ийм одоо тийм инновацтай ч юм уу албаар зохион байгуулад тий. Тэгж нэг бөөн дээр нэг дайрж үзүүл болтон гоё санагдаад байна шүү дээ. Тэгчээ морин унуулъя тий нохоо ширхэг унуулъя. Уулнаас нь одоо өнгөрүүлээ тий. Юу гэдэг бууж ирэнгүүт нь халуун одоо арц марц байдаг ч юм уу лэгээр чангагаа айлуудаа үзүүлэл тий. Нүрс яаж авдаг маавт юм бол. Тэгж явбал их зүгээр санагдаад. Тэгээд нөгөө түрүүн та бас ер нь бол ингээд бидний ярианыг ингээд цаатлын ингээд харах юм бол ер нь юмаа хүлээн зөвшөөр гэдэг айгүйх тавтагдаад байна л да. Тэгээ та түрүүн энэ дээр ярьсан ч тийм ингээд нуудаа хийж байгаа нэг асгасан гэд тий. Яг тэр нэг ягаад бас ийшээ одоо оруулах гэдэг нь ихлээр ялтчгүй манай одоо сүүлийн үед залуучуудын одоо үнэхээр л амар байна. Залуучууд ингээд амиа хорлолт маш их байна. Нэр ингээс ойр дотны зөндөө хүмүүс. Тэнгүүт яг тэр та бол асгаж чадсан байгаа шүү дээ. Би үрдэлбэлсэн шүү дээ. Надад чи дүүр ингээд тархиндаа харсан шүү. Тэр яг юу болоо вэ? Надад яг тэр нэг наяхны ингэдэг хэсэг аягүй сонирхолтой. Минийх гэхдээ яг үннийг аяа биш үс. Тэр юу исэн гэж ийм мангар том ийм шаарн дотор ингээд жижиг бөмбөлгнүүд хийгээдсэн байхгүй би. Тэгээ тэр нь бүр ийм мангар том би дээр нь алхаж болохоор болцсон. Тэгээ зүгээр агалсан чи тэр ингээд талаар нэг тас гэж хардсан шүү дээ. Одоо яг тэгж мэдрэгдсэн барыг харагдсан. Тэр бол яг түгжээгээд байсан так гээл байсан. Тэр бол бас үнэхээр тасархай. Яг энийг ярил бүр амар гүнзгий юм ярих гэдэг л та. Гэтэ яг зүгээр энэ болвол юу? Бид нар чи угаасаа гэрэл штэ. Ер нь бол хүн болгон ер нь хорвоо ертөнд чи өөрөө гэрэл. Тэгэхээр бид нар өөрсдөө бол гэрэл. Тэгээд материйн хувьд бол бид нар зүгээр бий байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар угаасаа өөрсдөө сүнстэй. Тэгээд ухамсарт ороо гэж хүн байгаа л да. Ухамсарт нэг ухаантай хүн, ухамсартай хүн гэдэг үг минаар ярьдаг байсан шүү дээ. Ч учиртай байсан юм л шүү дээ. Ухаантай хүн гэдэг чинь ухаантай хүн биш юм байна. Ухамсартай хүн гэдэг чинь бол харин ухамсартай хүн байд юм байна тий. Юмыг амар олон талаас нь ойлгох юм байна. Чам руу орж ирж байгаа энэ бодлын урсгалууд чинь ингээд тэлэгдсэн. Бид нар жишээлбэл ингээд зөвхөн бодлоод урдуур орж ирж байгаа л энэ орж ирж байгаа бодлуудыг ингээд нэх систем тэгжиж бид нар ханаас ч орж ирж байгаа бодлыг өөрийн гэсэн одоо өнцгөөс хараад илүү ухаалаг болно гэх юм уу гэж би ойлгоод байна. Тэгээд би нэг юм асуухад хоёроос. Та хоёр бүх зүйлийг чадан заа. Нэгэн зүйлийг чадахгүй. Тэр юу вэ? Цавх цавхрахаа. Та хоёр ч тийм юм
бодохгүй байх гэдэг үстэй. Юу ч бодохгүй. Би яг тий ер нь тий тэнгуут ингээд бидний нэг цаана юм ухамсар гэд ярьдаг ч тий одоо жишээ нь яг бодож байгаагаа гадаас нь хардаг байгаад байгаа байхгүй ер нь бол ийм бодоод штэ гингүүт гэсэн үг тэр чинь бодол баг биш нэг юм орших болчихж байгаа байхгүй тэгээ яагаад тэгэхээр энэ ийм байна да гингүүтээ би нэг бодож штэ гэдгээ цаанаас нь ингэж ахиж хараад байгаа юм шиг санагдаад байгаа юм тэнгуут яг энийг ингээд жоохон ингээд зөнгүүт одоо жишээ нөгөө бясалгал хийдэг хүмүүс бол яг ингээд яг гівүүрчтэй одоо юм бодохгүй л болдог л ингэсэн л дээ яг би бол чадахгүй те. Гэхдээ ер нь бол тиймэрхүү одоо бясалгал өөрөө тэгж ажилдаг гэж байгаа юм. Тэгэхээр би бас яг одоо юм бодохгүй хүн юм бодохгүй байж болдог юм шүү дээ гэж би бодсон байхгүй. Тэг зөв миний бодлоо. Тэгэхээр тэр чинь чи бодож ин гэсэн чи ямар нэгэн байдлаар бодоод байгаа байхгүй те. Тэгвэл энэ бодлыг биднэрт хийн өгөөд байна гэдэг чинь бас амар чухал. Ер нь бол spiritual юм болоо ячаараа. Тийм үстэй. Угаасаа л тийм шүү дээ, тий. Тэг яг spiritual гэд одоо ингээд нэг би яг spiritual гэхлээр л ингээд сүнс өдр бодоод заахгүй. Тэгтэл энэ яг үнэхээр бас зүгээр яг ойлгочвол энэ чи spiritual зүйл ерөөс биш юм байл л дээ. Угаасаа ингээд байгаа шүү дээ. Тэг үнийг бүтэц байгаа байхгүй тий. Чи угаасаа гэрэл юм байна. Чи материйн үед бие ашиглаж байгаа юм байна. Чамд өвд эд чинь бодлыг өгж байгаа юм байна. Тэр бодлыг чи хэрхэн яаж одоо цэгцэлж байгаа юм бэ гэдэг л энэ насны даалгавар байгаа байхгүй тий. Тэгэхээр л одоо энэ орж ирж байгаа бодлоодаа л тэлэх хэрэгтэй юм билээ бид нар. Бодлоодаа л тэлэх хэрэгтэй. Энэ буюу миний бодол тэлэгдэж байгаа чинь л ерөөсөө энэ дээр хагараад байгаа байхгүй тас гэл хагараад. Одоо хүмүүс сүнслэг цэрэлт гэж яриад байгаа шүү дээ тий. Одоо л тий би бол одоо тэрэн дээр бол сүүлийн хэдэн жил бол бүр айгуу тийм ач холбогдол өгч байгаа. Яаж байгаа юм болчих юм. Одоо юм дүрсгүү ингээд та яготой ийм санжаа явж байгаа шүү дээ. Тэгжээснээ яаж явж байгаа spirituality за тэгээд одоо юу гэдэг юм те. Нэг ийм highlight experience. Тэ ийм юмроо орч. Энэ transition тэр яг голтонд нэг хагалдаг мөчл байх гал байна л да. Бага. Тэ. Тэр хагалдаг мөчнийг хайж авах бол би бол жишээлбэл сүлд тэрийг айгу хүчээр хагалж болно. Хүчээр бус хагалж болно. Өөрөө олж болно. Гэл амар олон аргууд л ер нь байдаг юм бэл. Би бол хүчээр чагалсан, өөрөөрөө чагалж үтсэн. Тэгэл ингээл хараалаа. Тэгтээ тэгвэл амьдрал амар амттай. Би бол зүр тэгж боддог. өөрөөр агаруулаа. Агуу тэрийг зүгээр хагалж яаж хагалаа. Тэгвэл амар амттай болчихно. Бид нар одоо жишээлбэл энэ цай одоо ингээ ухад нэг юм амттай байлаа тий. Тэгсэн чинь энэ яг ясан дээр өөр амттай байх боломжтой байхгүй. Бид нар дахиад амтлах мэдрэмж нэ гэсэн үг байхгүй. Тэгэх юм бол энээс гоо амттай байсан байж магадгүй шүү дээ цай. Бид нар тэрийг амтлахгүй байгаадсан байгаа байхгүй тий. Лайк ер нь бол тэр шиг. Тэгэх юм бол ингээ амьдрал илүү амттай болчих жоох байхгүй. Амар сонирхолтой, кайфтай. Бүх зүйлээс кайфарч чаддаг болно ер нь бол. Тэгээ нэг хүмүүс энийг сүнслэг сэрэлт гэхээр нэг юм энэ нэг юм галзуурсан гэж бодож байгаа. Үгүй ээ би зүгээр л амьдралаа илүү сонирхолтой болгож байгаа. Амьдралаа илүү амттай болгож байгаа. Тийм. Бүх юмд нөгөө enjoy хийж сур яг зовлонд ч ихсэн адилхан. Чинь яг саяны чинь кейс дээр болох юм бол одоо чинь ингээл амар сакс тоглож байгаа бол тий араас нь нэг усуух. Яа гоё те. Тэг нөгөө нэг дааска барьж ирж байгаа л одоо ингээл битс бас хайр гоё байдаг шиг нөгөө тодорхой хэмжээнд ингээд юмыг юм шинээр нь гэх юм уу эсвэл юм байнга тавтахгүйгээр нэг юм жоохон ингээд шилжээд явах нь бас юм гоё амьдралыг гоё болгодог. Магадгүй яг энэ нөгөө нэг ярианы ихэнд явж ирсэн санжаахс өөрөө амар олон юм бас хийж турш үздэг нь бас яг магадгүй тэр зам руу хөтлчил байгаа юм шиг санагдчих. Би бол яг хаа тэрийг юун дээр нэгдэг гэхэлэр хүнд нэг юм дааж тавшгүй амар даваа гарч ирдэ штэ. Би яа нэг чадахгүй байна гэ тий. Тэгээ ингээд тэрийг яаж хийж яагаад учрыг нь олоод давангууд тэр төлхөрүүд нэг яриа тайлагдаад тийм санагдаад. Тийм. Тэгээ энэ дээр гэхдээ яг нөгөө нэг юуны шинжлэх ухааны талаас ярих юм бол биднэрт боргоцоо болчиххай гэж зүйл юм байгаа. Боргоцоо болчиххай гэж зүйл яадаг гэхэлэр хүний долгиомжтой долгион давтамж одоо түрүүний яриад байгаа нэг хумсрын асуудал байгаа шүү дээ. Хүний нэг мэлмиг хааж идэг байхгүй. Бид нар юмыг олон талаас нь ойлгох боломжийг
олгож идэг юм. Prefrontal cortex юм уу? За ер нь тиймэрхүү юм энд байгаа. Наад чи эвгүй гэсэн үг бай. Би наад чинь тэр Монгол хэлээр нь тайлсан шүү дээ. Тэр баха. Бид тий. 25 өрөөд хөгжиж үсдэг гэдэг. Боргоцоо болчихрахаа гэж монголоор бол нэрлэдэг байгаа. За магадгүй. За, би хайж Тэр хожиж идэг. Мөн өдгөл. Хойло нэг юм ярьж байна уу? Мөн бах за би харт. Чогсоо өөр юм байхгүй. Тийм prefrontal cortex л. Аха. Тэгээ юмыг олон талаас нь харгаад тусалдаг гэдэг чинь зөв. Тийм. Юмыг илүү туртаа кайфт одоо сайн миний яриад байгаа зүйл төр чинь боргоцоо болчихраа гэж зүйл байгаа. Энийг байхгүй болгож идэг. Илүү шохоожуулагдсан бид нар нэг юм харлахан болж идэг гэсэн үг тийм. Юмыг хитрхи нэг талаас нь харж дардаг болтгочтой. Энэ дээр яг гэхээр хитрхи 4 голд байх юм бол тэр нэмжиж хоожж идэг. А дээр нэмээд фотор. Фоторгоо агааргаж байгаа. За. Тэгээ энийг аль үжээ олцоод гэж зүйлийг фотортой болгож гаргаад тэг хүмүүсийг ерөнхийдөө харлахан болгож чад удирддаг. Бас ийм очиртай юм билий. Тэгтээ энийг яаж зүгээр болох вэ гэхээр голын чимээ. Тэгээ ер нь байгальтайгаа ойрхон байх хэрэгтэй. Байгалийн юу бол уусаа бүр шинжилгээр нотлогдсон тийм. Тэр одоо ингээд хүний нөгөө фокуслах чадвар байнга ингээд барагдчихэдэг. Уусаа ингээд хүн ингээд юм төвлөрөөд тэр төвлөрөх чадвар буцаага нөхөгдөх хэвээр. Тэнгүүт нөхдөг зүйл нь ерөөсөө байгальт байх. Байгалийн чимээ байгальт дотор байж хүмүүсийг 100 хүнтэй группийг ингээд 50-50-аар нуангуудаа хоёр талд нэгийг нь хотод амраагаад нэгийг нь болохоор байгальд амраангуудаа яг адилхан юм заагаад тэнгүүтээ тэрнийхээ үр дүнгээр шалгалт авсан чинь байгальд амарсан хүмүүс нь хамаагүй л өөр бүтээлтэй ажиллаад хамаагүй сайн таска биелүүл хамаагүй сайн төлөвлөж чадаад тэгээд нотлцсон. Тэр бол бүр угаасаа бүр хүн одоо ингээд шалгалтын өмнө ингээд заад очиод ерөөс байгальд ядаж нэг хоног тэрэлж авч чадчих юм. Эсвэл нэг юм цэцэрлэг төрлөө ороод нэг юм суужгаад ирээд тэг шалгалт авах юм бол хамаагүй өдөр. Тэгэхгүй нөгөө шалгалтын өмнөх өдөр юу яагаад байж тээ. Бэлтээд хичээлээс болоод ч тээ. Тэр үений орон тэрийг бол авирх зөвлөлтөл. Сайн байна уу? Таны Америкаас гэрсэн бараа ирлээ. Би юм захиалаагүй дээ. Би захиасан юм аа. Чи юу? За баярлалаа. Дэлхийгээр дэлгүүр хэсэж мөрөөдлөөрөө амьдар. USA Shop. Би одоо миний хамгийн хэрэгэлдэг үг тэгсэн чи яах вэ гэдэг байхгүй тий. Чи ингэж байгаа юм шүү. Чи яар тэнийг лалрын яасан юм тийм байсан ч яах вэ? Тий. Тэгэл болно шүү дээ. Би нэр бодоод чи тэнийг лалраа байсан чи яах вэ тий. Гэхдээ би одоо тийм байсан чи яах вэ тэр миний хувьд тий. Тэгэл болно шүү дээ тий. Би тэрний тэгж хэлүүллээгээд за би нэрэл тийм байлгүй дэний хувьд за би тийм байсан ч яах вэ. Тэгээ одоо манай найзууд наа юу гэдэг гэж тэгсэн ч яах вэ гэж. Группийн нэг нэр тэгсэн ч яах вэ. Тэр надад амар байгаа. Хүн намайг юу гэж бодоход над ямар хамаа надад хамаа байх. Тэр надад илүү амар. Илүү амьдрал илүү 50 болчихж байгаа би. Өмнө санаа зовхгүй тий. Тэр үед яг үнийг хэлэхэд байна шүү дээ. Миний хүүхэд муу явсан чи яах вэ. Тэр хүний ирэх шүү дээ. Би сайн болох замын 50-аад өгнө. Гайдлаад өгнө. Тэг миний хүүхэд одоо үнэхээр амар амжилттай лагмаг тэгсэн ч яах вэ тий. Тийм систем амьдрал шүү дээ. Тэгээ бодохоор илүү ийм сэтгэлийн амар амгал. Тэр нь надад амар кайфтай. Төрөний нөгөө юун дээр одоо нөгөө гэрэл гэж ярьсан шүү дээ. Тэгвэл тэн дээр бас нэг нэмэгдэх юм яг таны одоо саяны тестээр гардаг шиг миний хүүхэдтэй нөгөө гений юм бас явж байгаа шүү дээ. Нөгөө ген бас давхар ингээ хөтлөөд явандаа гэж бас бодогдчихэв. Яа тэгэхээр чи ингээл уусаа дээрээсээ ингээл одоо нөгөө цусаа ингээл аваад явж байгаа шүү дээ. Тэгээд тухайн үед юу гэдэг лээ хүн нөгөө хідэн сар хичээлэхээр ген шингэдэг гэдэг чинь 10,000 цаг лөө 10,000 цаг хичээлэхээр ген шингэдэг гэдэг шигтэй яа нэр худлаарч өгдөө. Янз бүр тийм байдаг. Мастер гэдэг аа. Тэнгүүт яг тэр ингээд нэг юм бүх юм бүрдээд тэгэл ингээл өвлүүлээл тэгэл уусаал байхгүй л болж байгаа юм чинь тэгсэн чид яах вэ те. Ийм nature nurture гэдэг юм хоёр юм байгаа даахгүй. За нэг нь л болохоор байглаасаа өгдөл те. Өстө нөгөө гений мэдээлэл.
ээж угаасаа ингээд зүгээр сууж чаддгүй те зүгээр суухаараа тэр идэдэг байсан учраас би зүгээр сууж чаддгүй зүгээр суухаараа тэр идэдэг болцсон гэдэг. Нөгөө тал нь nurture гэж байгаа. Тэр нь л болохоор ээж зүгээр суухаараа тэр идэснийг нь харсан учраас би зүгээр суухаараа тэр идэдэг болсон. Аль нь илүү гэж боддог вэ? Энэ айгу ерөнхий асуулталтай. Гэхдээ зөвлөлт За чи дахиад нэг тайлбарлаад өгдөө. Нэг нь бол өгөгдөл. Тийм шууд авсан. Нөгөөх нь болохоор хүн одоо ингээд өсгөөс сурж байгаа ингээд соёл юу гэдэг тийм ингээд хүмүүжил. За тэгээд хичээл ном, эрдэм ном одоо ингээд хамт байгаа community, найзуудын нөлөөлөл гэдэг. Тийм гадны нөлөө. Нэгэн дотроос нөгөө нь энэ хоёрын аль нь илүү юм чухал өгөгдөл магадгүй ингэж давмгаалж хүнийг чирж явдаг юм шиг бодогддог бай. Би таны яриг сонсоод хахаар тэгтээ нэг юм гений юун дээр бас сэтгэл айгүй их байгаад юм шиг. Би одоо наадхан дээр ч ясаа адилхан суралцчихлаа аль нь илүү гэдэг дээр. Одоо мэдхгүй яг үнийг хэлэхэд би одоо наадханд ч хариулахаар бас аль нь ч яах вэ гэдэг. Юу ч ясаа яах вэ тийм. Ер нь наадгаж бол бас яг сайн мэдгүй. Гэтэ яхаа нөгөө нэг ген гэхээс илүү энэ бас ген мөө тий. Гэтэ яг би жоох муухай ярьж байгаа шүү дээ тий. Одоо яг бид нар ингээд цаг үе өөрчлөгдөд бас дэлхийд төрчихтэй өөрчлөгдөд ч гэдэг юм уу тий. Ингээд юмыг харах өнцөг амар ийм гоё болоод сэтгэлийн юм амар амгалан байх боломжийг бид нар өөрсдөө үүсгдэг цагт амьдарч ийн л та. Гэт манай аав ээж тийм биш. Тэгээд тэрийг аав ээжтэй хэлэх гэхлээр ойлгохгүй. Тэр нь өөрсдийг ингээд сэтгэлийн юм зовлонд байлгаад иддэг. Одоо жишээлбэл ингээд манай аав ээж хоёр бол нэлийн юм хөдөлмөрч төрлийн хүмүүс учраас хизээч 50 байх замыг сонгож чаддгүй. Би их хэстэй, тех хэстэй энийгээ ингэн гэл өөртөө ямар нэгэн байдлаар ажил гаргаж ирээд идэх байхгүй. Өөрөөсөө тамлаа. Тэгээ би тэрийг ингээд хэлэхээр үнээр ойлгохгүй. Тэр хүмүүсийн буруу биш л дээ. Тэгээ бодохоор зүгээр тэрийг харахаар жоох сэтгэл өвдмөр байдаг. Өөртөө ингээд нэг сайхан амарж ийн гэж боддог. Одоо би ч л аавж хэрэг та хоёр амрах хэвээр гэ Вьетнамд явчаад ачтай навчаад бүр ингээд 3 сар цөлөөч байгаа байхгүй. Мөнгө төгрөг чинь би өгье. Байр орон чинь зохицуулчих. Зүгээр сайхан амар. Тэнгүүд өөртөө дээрээ ажил гаргаж чинь яадаг гэж. Өнөөдөр хүүхдээ ингэх хэвээр тэгэх хэвээр ингэн нэг нь памперс ингэн 70-аар явна ингэн ингээд ерөөсөө тэр томч ажил байсан багч ажил байсан сэтгэлийн зовлон өөрсдөө үсгэж байгаа байхгүй. Бүх юм ажиллалаа да. Тийм тэгсэн ч яах вэ гэсэн бодол байхгүй гэсэн үг. Тэр бол амар сэтгэлийн зовлон байхгүй. Тийм би тэрийг хараад жоох ингээд яаж ойлгох хэвтэй бол доо гэж жоохон ингээд харамсдаг юм уу. Тэр угаасаа нэг үнэн юм байгаа тий. Яг тэр үе яг тэр чигтэй адилхан. Тэр яг ингээд тэр одоо нийгмийн саналтай. Нийгэм юм байгаа дээ айгүй хэцүү. Нөгөө талаараа гэхдээ бас тэр нэг зүүн дазын орнуудад яг далайн ирэг дээр ингээд юу гэдгийг те тэр нөгөө нуурын ирэг дээр ч юм уу байшин бариад байгаа хагшнэр сууж байгаа хагшнэр л амар чийл амьдраад тэнд нэг юм одоо юу гэдгийг материалистикли ядуу хэрнээ тэнд хөлөөж чадаад тэгэнгүүт одоо энд ингээд хамаг илүү нөөцтэй байгаа хэрнээ огт хөлөөж ихгүй байгаа хүмүүс байгаад шүү дээ тэрний ялгаа тий. Тийм надад ч бол би ингэж тайлбарлаад байгаа. Боловсралтай хүн гэдэг чинь юутэй ухамсартай хүн гэсэн үг биш шүү. Боловсрал ухамсар хоёр бол шал тустай зүйл. Би бол одоо амар боловсралтай амар л гоё хэл устай лаг мөртлөө ухамсаргүй хүмүүсийг би зөндөө харж байна. Yes. Өөрийгөө амар лаг үнэхээр лагаа тэдэр би бол тэдэр юм яа гэж хэлэхгүй. Тэгтээ нэг юм ухамсарын дороотолд орсон хүмүүс байгаа байхгүй тэдэр юм өөрийгөө 50 байлгах, бусдыг 50 байлгах боломжийг ерөөсөө ирж хайдаггүй. Нэм одоо нэг юм хит лагийг тоглоод байгаа гэх юм уу те. Тэгтээ мөнгөтэй карьертэй боловсралтай. Даанч нэг амьдралд хандж байгаа хандлага нь жоох ядуу те. Тэр нь ингээ харахаар энэ хүн амар их стресстэй тэрийг мэдхгүй явж байгаа гэж надад бодогдсон шүү дээ. Тэр таагарна те. Тэр хаагарна боломжтой. Тэрийг хагалах хэрэгтэй юм дээ. Хагалцгаа. Шууд яг одоо аялал бол ингээд өөр шатрууд руу явж байгаа шүү дээ. За ингээд зүгээр газар үзэх гэж аялдаг бол тий одоо газар үзэх гэж аялж байна. Соёлтой танилцах гэж тий тэр нөгөө байгаа бодиттой амьдрал
Тэрийг ойлгох гэж аялж байна те. За зарим нь бол шашны аялал байна. Одоо экспедицээр яваад одоо ангийн за тэг шинжлэх ухааны те ажиглалтын ч гэдэг юм. Янз бүрийн аяллууд байна. Тэр дотор дахиад бас нэг юм өөр experience аялал байна л да. Яа ерөн зөвөр ярьчих гэж бодсоо яа. Тэнгүүт одоо ингээл нөгөө Millionaire Denter ч юм бол угаасаа ингээл очиод нисч очиод те. Тэнгүүт ингээл Amazon-д ч юм уу эсвэл юм ширингэд дотор сууж байгаа л Ayahuasca гэрдэнэ. тий. Тэгж байгаа л өөрийгөө таньж манал яадаг чинь тий. Тий. Тэнгүүт Монголд ингээд зөвхөн фантази л та тий. Ийм crazy ийм өөр төвшний тий. Бөөмөөр орч мараал тий. Мэдхгүй тийм амар аяллаа ийм үнэтэй тий. Тэнгүүт luxury гэсэн юм амар аялал. Тэр нөгөө юуны аутизмтай хүүхдийн нэг баримтат кино байдаг шүү дээ. Үзчихсэн үү? Тэр нөгөө аутизмтай юм 6 настай хүү Америк хүүхд. Тэгээд аутизмд нь ер нь хангаах гад. Тэнгүүтээ монголоор ерөөсөө өөрийг нь хамт морь унж мууруулаа тий. Тэнгүүтээ тэр чинь ингээд 6 нас хүртлээр кошигн дээр цууж яг бийцэж чадахгүй тийм байгаа хүүхд байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд хатантай орилгаад байгаль донд байлгаад тэнгүүтээ тэнд бийцэж чадахгүй байж байгаад ирсэн хүүхд ямар ч тач ингээд сууж байгаа бийцдэг болоод тий. Өөртөө юм бацраг яадаг болоо явж байгаа байхгүй. Тэгээд тэр оронд ингээд бөөгөр оруулаад тий. Ингээд бөөнөр ингээд бөөлж мөлбөл тэгснээ нөгөө хүүхд амтантай ярьж мараал. Тэр юм үнэхээр тактиктэй өөр төвштэй тэр юу байдаг хаа. Монгол юм. Монголд ирсэн аутизмтай Америк хүүхдийн аав ээжийнх нь Documentary. яваад докюментари. Амар алдартай докюментари. Би үзсэн юм шүү. Тэрүүн шиг гэхдээ ийм өөр аялал зохиовол Тийм аялал бас ийм монголчууд зөхөд шүү. Тийм. Тий. Тэгтээ би бол биш. Аха. Тий. Жишээ нь ямар аяллууд вэ? Тэр Ayahuasca гэдэг байралтай угаасаа Ayahuasca гэдэг. Тэр угаасаа тэгтээ уйл бас биш байхгүй юу? Монгол бид юм аясган. Монгол байхгүй. Аа. Ойлсны доо. Тэгтээ энийг бас яг сурталчлах нь бас зөв буруу гэдгийг бол хэлж мэддэггүй. Ер нь л аюултай. Эндээс ayahuasca руу отбанд авчирдаг гэж аа. Тий. Тийм байгаа ба. Филиппинд байдаг шүү дээ. Би чи Филиппинд амьдарч байсан шүү дээ. Тийм. Тийм байдаг. Ayahuasca бол яг хоо ер нь бол ийм багхгүй юу? Мэлхиний орохгүй. Аха. Мэлхиний ор. Тэр Ороо. хор. Тий. Мэлхиний ор. Тэр мэлхиний ор яадаг гэхэлэр мэлхий бие хамгаалахын тулд тактик гэж хатгадаг нэг юм мэлхий байгаа байхгүй. Тэнгүүд тэр нэг хэсэг хугацаанд хатгуус нөхөр ундаг байхгүй. Хүл төрөгдөг байхгүй. Тэр яа хүл төрөгдөг гэхэлэр хөнгүүд хүний илэгнээс нэг юм бодис гарч ирд юм. Яг хүн өгсөний дараа яг бүр хүн өгөхөд ингээд тарих зөксөд амь тавьсны дараа илэгнээс нэг бодис гарч ирдэг. Яг өхийн өмнө яг өхийн өмнө гэсэн. Одоо нэгэсэндээ хүний зүрх зогсоод тарих зогсоод ч одоо өөхлийн үе шат гэж байгаа ч зөх муухай юм ярих гэдэг л дээ. Яг тэр үед үхэж ирсэн хүмүүсийн юуг сонсч байсан мэт та амар их байдаг шүү дээ. Нас ирсэн үү? Маш их тайвшрал төрсэн. Амар гоёсэн би шаал өөр ирсэн. Хинхэн инээж өгдөг гэдэг. Буцаж ирмээргүй санагдсан. Тэг буцаж ирээд би баг харамссан ухааны юм амар их байдаг шүү дээ. Тэнгүү тэр илгнээс гарч ирдэг тэр зүйл байхгүй. Гэтэл тэр Ayahuasca гэдэг чи пак хатган шүү дээ. Тэрийг чамаа сэрэмдэр чи пак гэж задлждаг байхгүй. Нэг ясантад чамаа чиний тархинд чинь хүн хүчлээ гэдэг мессежийг шууд өгнө гэсэн үг. Нэг ясандаа 2-3 минут шууд үхэл дүрдэг байхгүй. Нэг ясандаа сэрүүн биш. Сэрүүн шүү. Тий. Тэгээ буцаа сэрнэ гэсэн үг. Тий. Одоо нэг ком дураа комч болохлаа тархин ажиллаад төлөв. Одоо нэрэл мэд юм сайн мэдгүй байна. Тэгвэл тийм юм байдаг шүү дээ. Тэрийг бол тэр Ayahuasca гэж нэрлэдэг. Тэгмэд нэг ясандаа хүн үхээс ирээд үдцсэн яг хөө гэхээр амьдралыг харах өнцөг шал өөр болно нэгдүгээр. Тий. Хоёрдугаарт тэр хооронд чи үхчлээ гэдэг мессежийг сүнсэнд чи өгчөж байгаа байхгүй. Сүнс хайчих уу гэхээр үгсний дараа сүнс хайчдیں۔ гэдэг үгснээ тэнд үзэх боломжтой гэсэн. Өөрийгөө сүнстэй гэдгийг мэдэрнэ. Маш олон зүйлийг ойлгож байгаа юм шиг тийм дээ. Тийм аялал бий. Тэгтээ энэ их бол энийг bad trip хийдэг хүмүүс bad trip хийчихвэл энэ бүр аюултай галзуурч малзуурдаг учраас энийг бол турших хэрэггүй. Та ер нь тийм мэдрэмж авч юу? Үхэж ирсэн юм шиг. Гэтэ энэ зүгээр ямар ч юутай холбоогүй шүү. Ayahuasca-тай холбоогүй шүү. Зүгээр үхэж ирсэн шүү өдрөж авч.
хүлтэй ойрхон байж үзв. Үзсэн. Би л нэг тийм харж үзсэн. Яг ийм гэрлээдэг нэг ийм сонио ийм гэрлээдэг. Нэг ийм за одоо яг ийм зөө чи одоо энэ дээр ингээд Энэ гэрлээ. Энэ гэрлэлний тусгал нэг ийм улаан нэг ингэж яагаад нэг юм гэрэл харангууд нэг юм улаан нэг юмн дээр ойдог гэрэл байгаа. Тэр яг хүний аим юм шиг байна. Би яг амиа олж харж ирсэн. Зэн гэж загсан. Тэгээ би тэрийг болохоор юу гэж нэрсэн гэж зэн гэж нэрлсэн. Би өөрөөхөө харсан зүйлүүд их нэр өгнө. Тэгээд нөгөө түрүүн та нөгөө нэг өөрийн гэрэл гэж яриадсэн чинь kind одоо make sense болж шүү дээ. Үгүй. Тэр гэрэл биш шүү. Тавьшгүй. Тэр гэрэл биш. Чи өөр гэрэл. Ямар алан гэрлээрээ ийм spiritual юм байсан юм чи. Үгүй. Энэ мэдрүүл нь одоо жишээлбэл шүү дээ. Everest руу явж шүү дээ. Everest руу явж ангууд бид нар одоо энд 90-95%, 95%-ийн оксиженээр амьсгалж байгаа. Бид нар нэг зөвхөн уушгаар амьсгалаад ингэж бод юм байна. Үгүй байна. Хүний бие тэр жигтэй бүх юм амьсгалж идэв. Тэгээд дээшгээ явангууд чинь оксижений хэмжээ 45% болчих. 45% дээр чи тэнд удаан байна. Хамгийн гол чи тэнд 10 тоног байна гэсэн үг шүү. 45% оксиженээр амьсгалаад байгаа л энэ гэсэн үг байна. Тэр үед яг хөөхлөөр чиний бие яг талыг нь мэдэрнэ. Биеийнхээ талыг мэдэрч эхэлнэ гэсэн. Чиний биеийг мэдрүүлэх хамгийн гол юу чинь одоо юу гин одоо оксижен юу гин элемент бол элемент тэр элементийн чинь тал нь байхгүй болчоор чиний бие угаасаа ингээм тал ажиллаж эхэлнэ гэсэн. Нэгээс нь гачаалтж эхэлнэ гэсэн. Тэр үед ингээд чиний тарих хүртэл тал бодож эхлэх үед тал тарихыг чинь угаасаа сүнс чинь бодд юм байна гэдгийг ойлгоход эхэлдэг юм бэл. Тэгээ өөрийгөө сүнстэйг ойлгох. Би ч сүнстэй юм бэ. Намайг тойроод ийм аура байдгийм бэ тий. Тэр баг нөгөө яагаад өндөрлөгч бяцлал хийгээд байдгийг шил тамалтан баг тийм бас тийм хоосон чанарт хүрнэ гэдэг ш. Гэхдээ монголчууд бол дүүрэн чанарт хүрдэг. Тийм монголчууд ч яг нэг юм тийм юу юм бэ? Юу энэ дэр? Одоо нэг энэ гэдэг штэ. Энэ чи юу лээ? Арга билэг үү? Арга билэг тийм. Тэр чин монголчуудын баримтлах хэвээр ер нь бол эрт дээр үеэсээ баримтлажсэн үг дээдсэн байна. Баримтлах байхгүй. Дүүрэн чанарт хүрч амьдрах хэвээр бид нар. Хоосон чанарт хүрнэ гэдэг нь болохоор яг хаа юу ч бодохгүй байхгүй хамгийн тайван байх замыг хэлээд байгаа. Монголчууд болохоор дүүрэн чанарыг барьж явах хэрэгтэй гэж боддог юм бэл. Бүхнийг бодоод тэгсэрний peaceful байна гэсэн үг юм уу? Нэг ясандаа хоосон чанар гэдэг нь болохоор нэг хит тайван буюу жоохон амиа хийсэн зүйл. Гэхдээ амар тайван байна буюу амар аз жаргалтай байна л гэсэн үг тий. Гэхдээ хоосон чанарыг амар олон хүмүүс өөр өөрсдийнхоор ойлгож байгаа. Би яг өөрийнхөө бол тэгж ойлгодог. Дүүрэн чанар яах хэрэгтэй вэ гэхээр чи 50 байхыг ойлгоцсон болвол буцаад нөгөөх нь болохоор бусдад бос өргөх юм уу тий. Амьдрсан шиг амьдрын бүхнийг ойлгож амьдрна гэсэн үг юм уу? Гэж ойлгоод байгаа. Тэнгүүд нөгөө нэг яг талаар би түрүүн ярьсан яриагаа дуусчаад тал хүнээ мэдрээд тал сүнсээ мэдрнэ гэдэг чинь бол яалчгүй нэг юм спиричуал юм надад мэдрүүлсэн л тий. Тэгээ өөртөөгөө ярилцсан. Тэр нь аль надад амар гоё чаленж байсан. Нэг юм одоо ингээд нэг юм одоо спиричуал те ингээл сүнс гэдээ ярихлаар хүмүүс угаасаа ойлгохгүй. Тэгээ яг тэрийг очиж үзэх хэвээр харах хэвээр тэгтээ тэр нэг юм очоод байдаг юм бол биш те. Тэгэхээр янз янзын нөхцөл байдал дээрээс бол энийг мэдэрдэг байх гэж бодож байна. Тэгэнгүүт яг миний бодлоор одоо хэдүүлээ ингээд ярихад бол бидний ээж аавд бол нэг юм үеэрээ юм уусаа түрээр чинь ингээм ажил гаргаал өөрсдийгөө стресстүүлээл зовоол идэхтэй. Тэгэнгүүт одоо бидний дээдлийн үе бол таны үеийнхэн. Тэгмүү танаа үеийнхэн дээр одоо л яг бидэд бол ингээл хоорондоо яриад юм яриад суудаг шиг та хэд бол адилхан байгаа. Тэгмүү та хэдийн нийтлэг бас асуудал ер нь ямар хөө байна гэж харж байна. Ер нь юу дийлэхэд нь давхцж байна. Одоо манай ах нарын донд те. Яг энэ нэг сүнс өдрийг хүмүүс ойлгохгүй гэдэг чинь энэ энгийн зүйл шүү манайха. Түүнэ. Энэ зүйл энгийн зүйл юм билээ. Би угаасаа байгаа. Бүр нотлогдсон ойлгомжтой. Энийг зөв мэдрээд ойлгоцсон хүмүүс нь амьдралаа л илүү амттай болгож байгаа юм. Yes. Тийм. Тэрнээс биш энэ нэг юм нэг юм тэнийг юм яриад гэж ойлгол тэгсэн ч яах вэ? Нэрээс тэгсэн ч яах вэ? Зүгээр энэ зүгээр энгийн зүйл энэ хорвоо ийм байт юм байна. Хүний амь ийм байт юм байна.
бодол чи ингэж орж ирд юм байна. Энийг л бид нар ашиглаж амьдрах юм байна. Ерөөсөө л ийм зүйл. Тэрнээс энийг юм гинц сүмс гарч ирэл энийг ингэж хөдөлгөөр сүмстэй юм яриамаа. Тийм байхгүй шүү дээ. Fuck тийм уус байхгүй. Зүгээр сүмс гэдэг бол юу гэхээр бидрийг удирдах байгаа. Бид нар энийг зөв удирдах уу? Кайфтай удирдах уу? Кайфгүй удирдах уу гэдэг юм. Энэ зүгээр энгийн угаасаа байгаа зүйл. А манай үеийнхэн дээр болох байгаа зүйл гэж ер нь бол Тийм, ер нь дийлэх одоо түгээмэл асуудал. түгээмэл асуудал юу байгаа юм шиг харагдаж байна. манай үеийнхэн нэг юм өөргөө уучруулахгүй л явах санагддаг шүү дээ. Би ч гэсэн уучруулахгүй л явах л та. Нэг хэцүү үед төрсөн юм шиг те. Хацтай үед ч төрсөн юм шиг. Гэтэ би яг үнийг хэлэхэд би одоо 90 оны залуу байхгүй. Тэгэнгүүт яг үнийг хэлэхэд үнэхээр гавчигдмал хэцүү үеийн 80-аас 90 он төрсөн хүмүүс бол бүр үнэхээр хэцүү. Тэд нарыг харахад л надад жоох хэцүү тэгээ үнийг хэлэхэд. Яг нэг юм уучруулаагүй те. Баалах гадаж байгаа. Хонтойж болох гэдэг юм уу тий. Ихэнх дийлэн хэрэг. Одоо нэг ах нар байгаа шүү дээ. Яаж нийгэмд арьсгаа нэг л очрол 83 4 оны тий. Тэгэл нэг юм мөнгө тарагдах гэдэг юм шиг тий. Эсвэл мөнгө төмтлөмгөө харагдах гэж байгаа юм шиг. Тэгэл нэг байр нийтлэл ажиллаад байгаа юм шиг нэг тийм. Тэр хүмүүс бол нэг юм үнэхээр тийм гацалтын үед төрсэн. Болохоор тэр нь жоохон амар хэцүү л харагдаад. Тэгтээ яг нийгмээс болж байгаа юм байдаг хөө. Би л өөрийгөө тийм амар лаг маг гэхгүй би зүгээр л амар хацтай. Миний хувь тавилан бол зүгээр л амар би амар хацтай л. Түрүүн нөгөө аав ээж нар амарч чадахгүй байгаа гэдэг чинь. Тэрэн дээр нэг юм сонио рилэн дээр явж идэг л анаалаж ил та. Тэгтээ амар олон өөр янзаар амар олон хүмүүс хилцэлээд юм л. Тэр нөгөө эхний үе хар ажил хийгээд 2 дахь үе оффист ажиллаад 3 дахь үе инвестор ч юм уу улс төрч болоод 4 дахь үе хөгжимчин болоод тэрнийх нь хүүхдэн дахиад хар ажил хийгээд нэг юм хөгжилтэй ч юм шиг анаалаж байгаа байхгүй. Гэхдээ буцаага тэр нөгөө 4 дахь үе дээр хөгжимчин ч юм уу эсвэл артист ч юм уу зураач ч юм уу тий ингэж болж байгаа тэр одоо лакшри тий одоо ингэ сэтгэл зүйн тий магадгүй ингэ оюун санаа нээж гэх юм уу дотоод амар амгалан руу ч гэх юм очиж байгаа тий эсвэл зүгээр л бясалгал хийдэг йогийн багш болчихж байгаа юм тий ингэж байгаа энэ аваачж байгаа чинь бас өмнөх үеийнхний нөгөө зовж одоо юу гэх юм зовсны өмрлөөд тий бид нар тийм лакшри авчирж ирж байгаа буюу бид нар тэр хүмүүсийн зүгээр нөгөө үрийг хурааж байгаа маягийн локус байгаа юм биш үү? Яг аврагуудын нуруунд дээр сууж би тоолыг харж чаддаг гэдэг шиг. Наадах чинь шууд энэ аахгүй миний бодлоор шүү заяа. Карма байдаг гэдэгт би итгэдэггүй тухай яриад байдсан шүү дээ тий. Үгүй байхгүй энэ механизм угаасаа ажиллаж байгаа байхгүй. Танаа аав ээж юу хийсэн бэ? Чамд одоо энэ ертөнцийн дээр их даалгавар гэж зүйл байгаа тийм үү? Тийм. Тэр даалгаврыг биелүүлэхгүй ер нь бол одоо бид нарт орж ирж байгаа бодлууд шийдэж идэг. Тэгэхээр кармага идэлх хүн гэж байгаа. Тэр бол идэлнэ. Тийм. Тэгэхээр бид нар энэ насанд юу хийн? Буцаагаад үр хөхд маань тэрийг ер нь бол хариулна л гэсэн үг тий. Хаанаас эхлэхийг шийдэж өгöd байгаа шүү дээ. Би л тэгж ойлгох юм дөө. Гарааны левлийн үсэх тийм бишээсэн ч яах тий. Тийм ер нь бол тийм би буруу бод. Би нэг амар буруу бол бодог баха. Би тийм бараг онцсон баха тий. Би өөртөө л тэгж л. Санийхтэй бас нөгөө юун дээр тэгдэг штэ. Добад явжсэн чинь тэр нөгөө нэг шахын тэр үг угаасаа л яг л баг бүгд л нүддэг л үг юм л л дээ. Бидэд ингээд тэмээ ондог байсан хүүхдүүд одоо ингээд ламбо онж जैन те одоо дараагийнх нь ингээд одоо яадаг гэдэг. Тэгээд нөгөө тэрний дараагийнх нь дахиад тэмээгээл он тэгээд зүгээр уртгаал хий гэдэг. Тэрээс үнэн чившигтэй. Та хамгийн сүүлд хизээ ойлов хамгийн ойрхон ойлсон гэс юу вэ? Би сайн нэг 3 4 хоногийн өмнө ойлсон шүү дээ. Мэлмэртэл сайхан ойлж авлаа. Хүүгээ явуулаад 2 3 хоноод тэгс хүүгээ санаж байна. Тэгээ ингээд санаж ийснаа хүүгээ санаж ойлаагүй заяа тэгтээ. Аавыгаа бодож ойлж байгаа юм. Яагаад гэсэн чинь би хүүгээ сансан чинь би амар ингээд өөр юм. Амар өвтөө заяа. Тэгээ ингээд миний хүү зүгээр байж л байгаа шүү дээ. Тэгтээ зүгээр санах мэдрэмж байгаа байхгүй тий. Тэгсэн чинь хөөх
би ч өмнө эзэж тэгж амар санаж үзээгүй. Гинт санаад тэгснэ гинт хөөх манай авч гисэн аа ингэж амар сандаг гэсэн юм баг та гэж бодоод тэгсэн яг тэр мэдрэмж л амарсан. Тэгээл нэг зүгээр уснаас гарч ирсэн нэг үл тийм бол байна. Энэхүү дугаарыг хамтран ажиллагчаар USA Shop ажиллаж байна. Анхаа болсон мэдрэмж ямар ирсэн бэ? Ер нь бол мэдээж гоё л доо. Яг тэр ихний нэг юм твэрлт гэж ах нар их ярьдаг юм байл ш. Итгэмээргүй шүү дээ тэр чинь юм сан. Гэтэ ер нь юу юм бэлээ? Хүн бол яг дурсамжиндаа л амьдрт юм бэлээ. Би одоо яг үнийг хэлэхэд энэ их муухай биш. Хэлэхэд муухай. Гэтэ миний хувьд бол ерөөс муухай биш. Би бол манай хүүхэд анх төрөхөд яг одоогийн шиг тийм амар хайртай бол байхгүй. Тэгэл хүүхэд чинь надад дурсамж нэмэл хамтдаа байгаа л би тэр ингээл аав хүүгийн дурсамжийг нэмэгдсэн л энэ хайр нь улам ихсээд ит юм бэл. Одоо би манай хүү гуравтай хүүгээ хайрлаж байгаа хайрын хэмжээ дөнгөж төрөөд 1 сартай байсан хүүгээ хайрлаж исэн хайрын хэмжээ хоёр бол харьцангуй ойлголт. Энэ хамаагүй. Нэгсэндээ тэр үед би хүүхдээ бага хайртай байсан мэн гэсэн үг байхгүй. Тоглоомч энэ бол гэхдээ миний бодлоор муухай биш. Дурсамж байгаа байсан. Хүмүүс л тэ чи хүүхдээ энэ бага хайртай байсан муухай гэж хэлж юм. Тэгсэн Тэнгүүд ингээд томрохт ихсэгдсэн буюу тэгэхээр би нэр юуг ойлгосон гэхэлэр ирсэн хүн дурсамжиндаа амьдэрдэг. Дурсамжиндаа л амар хайртай юм байлээ. Тэгэхээр ихэнтэй хамт ямар дурсамж бүтээж чинь тэр болгонд гоё баярлаад талархаад явж байгаа нь ерөөсөө хайрыг бүтээгээд байгаа. Тэгэнгүүт би одоо 35 таа хаад манай аав ээж надад ямар амар хайртай гэж бодгоор амар байсан. Тийм өдөрт 35 хайртай байгаа. Би хүүхдээ 3 хайртай байгаа. Энийг бас өмнө сонсчихсан нөгөө төрхийн эндэгдэл дээр үед Монголд ингээд төрхийн эндэгдэл амар өндөр байсан учраас хүүхдийг 4-5-наас хүртэл нэр өгдөггүй байсан гэд. Тэгээд нөгөө уус шинжилгээний хөгжил мөжл бла 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 гэх төрхийн эндэгдэл амар өндөр. Тэгээд тэрнээс өмнөхт нөгөө эндэгдэл бол гэт чинь амар хүүхдтэй болж байгаа шүү дээ 10 хэд 8 9 хүүхдтэй болж байгаа. Тэндээс дахиад 3-4 нь явдаг. Тэрийг ингээд бэрэгээд дагаад яваад байдаг юм байна. Тэгвэл дараа нь бас нөгөө хүүхдүүдэд том болсныхан дараа алдчихж байгаа аав ээж өөрөөсөө төрлөө хүүхдээ явуулж байгаа аав ээжийн шаналл бол бүр шал өөр төвшний. Надад ч би яг сайхан бодож үзсэн. Надад ч бодмоор тийм. та ингээл харж байгаа л бодсон уу? Харж байгаа л бодсон эсвэл ингээд хол байхдаа бодсон уу? Тэгвэл таны харж исэн болоо гэж. Юуг харж исэн гэж. Одоо ингээд хүүхдээ хараа бодсон юм. Үгүй хүүхдээ хараагүй. Тэр нөгөө нэг ийм зүгээр би нэг Facebook дээрээс чөлөө зүгээр харж ирсэн. Тэр юу байсан гэхэлэр нэг юу ямар шаартай үнэ алдаж болно. Гэхдээ нэг хүүхдээ алдах шиг гашуун байдгүй гэдэг юм. Тэгсэн тэгээ боцсон нэрээ яа. Амар. Тэр бол ер нь бодмооргүй юм билэ. Чангах тий. Яг үйлх рүү дахиад буцаад орчих л доо. Тэгээд ингээл 30 минут ингээл ганцаараа уйлж. Ер нь дэрчүүд баг их нь уйлахтаа нэлийн ганцаараа л уйлт юм шиг ба тий. Хажууд хүн байх юм бол жоохон тохгүй уйлна. Гэтэ би бол хажууд хүн байсан чинь уйлцдаг л та. Тэгээд уйлж асахгүй эсвэл нөгөө хүнд ярьж ч юм уу хадагшлуулахгүй болохоор хураагаалга шүү дээ. Тэгээд ураасараа гал ус ирчүүд амар оролтын төвшин. Тэгээд нөгөө амиа орлого хийж байгаа амиа орлого бүтэж байгаа хоёрын рейтинг харсан чинь амиа орлого эрэгтэй эмэгтэй шүү аль амар хийдэг. Амиа орлого яг бүтээж байгаа нэрчүүд илүү их. Бага кейс аах. Тэгээд тэгсэн чинь Монголд нөгөө залуучуудын дунд амиа орлолтын ер нь өхлийн шалтгаануудын эхнээсээ 4-т нь амиа орлолт ороод ирсэн. Дээр нь угаасаа хөдөлгөөний ард тавтар одоод тий. Тэгээд тэр дотроогоос ирчүүдийнх нь их яг мэдээж харигдтал мэрэгдэлтэй асуудлууд байгаа. Гэхдээ тэрний цаанаа нь бол дахиад ирчүүд нөгөө үйлдэггүй юм агаад төвшлүүлдэггүй нэтэрэж байгаа асуудлууд бас айгүйх байгаа хэл гэж бодож байна. Тэгээд таныг бодлоос манай инженер болон талчууд харж байгаа үзэж байгаа даас дүүрэж байгаа. Янз бүрийн юм байгаа. Тэгэл зөвхөн таныг чилтгүй ингээл танаа инженер болон ингээл ахмаар байна. Тэгээд энэ рүү бас ерөн зүгээр нөгөө боломж алдах болгоно мессеж хийдэг хэвээр
юм шиг санагдсан л та. Тэгээд юмгүйл амар орлож байгаа шүү байна. Тэгээд бид нар ч нөгөө сошиал медиа дээр Instagram-ын дөрүүд ч юм уу YouTube-ын дөрүүд бүтээгээл те. Бүгд гоё амьдрал ившилтэй, бүгд гоё царайлаг зурагтай. Гэрэл сүдрэн таарсан. Тэ. Бүгднгийнх нь амьдрал болж байгаа бүтэж байгаа. Гоё ресторан, гоё аялал, далайн эргэл сторидууд шүү дээ. Гэтэл цаана болж байгаа юмнууд бас үлж байгаа моментуудад бас илүү их ярих хэрэгтэй юм шиг те. Яагаад ч бас өөрийнхөө өмнө хүлээж байгаа үүрэг юм болов уу гэж боддог байхгүй. Хадагчлуулах хэрэгтэй юм хэлж байгаа шиг павж хаглах хэрэгтэй. Тэд мэдгүй би айлнаас нь л асууж байна тий. Ер нь яаж юм орж байна? Юм орох тоо тий. Яаж гадагшлуулж байна? Яаж pop хийж байна? Яавал би болохгүй болох байлчин байна да. Би шил гарахгүй болох байлчин байна да гэж мэдэрч. Одоо миний нөө баримтлагдаг зарчмаа дэж илүү амар тайван амгалан амьдрах хөдөлсөд байгаа тэгсэн ч яхав та яасан ч яхав тий. Энэ нэг л юм дээр ажиллахгүй. Амиа орлох дээр л ажиллахгүй. Амиа орлсон ч яхав та гэж бол бодож хийжээч болохгүй. Тий. Яг тэгэхээр хүн амьдралынхаа туршид нэг даалгаврыг л биелүүлж явах. Бид нар нэг мишн хийж байгаа гэсэн үг тий. Тий. Тэгэнгүүт энэ мишн дээр бол амиа орлох гэдэг зүйл ганцхан байхгүй. Бусд нь бүгд байгаа. Юу ч хийж болно. Амиа орлох байж болохгүй. Тэгэнгүүт бидэрт нэг өсөндөө даалгавраа биелүүлэх гээд чи ийм даалгавартай ирсэн шүү гэдэг даалгавраа л нэг өсөндөө ойлгохгүй яваад байвал амьдрал одоо нэг өсөндөө долгион чи алдагдаад шал нөгөө тишээ яваад байгаа буюу сэтгэл готролд ороод байгаа гэсэн үг. Буюу одоо нөгөө нэг энийг одоо би дахиад л нэг сони мэдэл холбоо. Нэг бөө жишээлбэл ингээд болох гээд чи сахиусаа хүлээж авахгүй бол чиний юм чинь болохгүй байгаа даа амьдралыг чинь шугамыг өөрчлөөд чамд ийм болохгүй зүйлс тохиолдоод ингэ яриад байгаа шүү дээ. Энэ хоосон зүйл биш шүү дээ. Энэ үнэн зүйл байхгүй. Үний юм яриад байгаа. Энэ чамд өгсөн даалгавар гэж байгаа. Өвөг дээдсийн даалгавар гэж зүйл байдаг байхгүй. Тэрийг хүн олж мэдэх хэрэгтэй. Чи тэр даалгаврыг ойлгохгүй зөрүүлээд өөрөө мийгээд яваад ах юм бол хувь тавилан чамааг угаасаа зөрүүл. Энийг ойлгох хэрэгтэй. Одоо жишээл тэр амиа орлож байгаа хүмүүс байна шүү дээ. Энэ бол нэг өсөндөө өөрт ирсэн даалгавраа ойлгохгүй байсаар агаад допамин буюу өөрт ялгарх хэвээр аз жаргал гэж зүйл чинь чамайг орхиодсны дараа үхээс өөр сонгол байхгүй болж байгаа гэсэн. Яг би бол хомсортой болд гэж ойлгодог. Энэ ихтэй мүү үнэ. Тайм орлох талаар бодчихсон уу? Тайм орлох талаар бодчихсон уу? Хизээч үгүй. Над тийм бодолж орж ирж байгаа. Юм орох дөрөв. Тэ. Яаж ер нь чи ясаа хэсэг дипэрхээ өссөн те. Ер нь Тий. Зүгээр нэг юм хитрхи нэг юм баригдмал юм руу ороод байгаа юм шиг мэдрэмж аваадсан юм. сүлээд аа. Тий. Нэг юм хүмүүсийн хитрхи гайд арчим шиг те. Ийм байх хэвээр. Байх хэвээр. Тэнгүүт түрүүний нөгөө яг яриа эхэлснээс хойш ингэ хараад тагсан жаах ингээд одоо бас ийм адил талууд юм айгүйх байгаад тах шиг санагдаад байна. Зүрж хамаагүй хийж идэх те. Ингээд зүгээр суудаг ерөөсөө. Би ч юм хийгээл явж идэг. Тэгээд тэгсэн жаахтай гэдэг юм бас надаа байдаг. Тэгээд тэрийг ер нь ойлгонгуудаа ингээд зүгээр л энэ юмын хэмжээг нь хэтрүүлчихгүй шиг ингээд дундыг барайл зүгээр уртх ажиллаа хийгээл явж хахад амьдрал амар гой санагддаг юм байна штэ гэдгийг ингээд ер нь бол хизээ ухснаа би бол мэдэхгүй байна. Гэхдээ тэгсний дараа бол нэг амархаа бэлдэж тэгээд нөгөө стресстүүлж байгаа ажил байдаг ч юм уу, стресстүүлж байгаа хүн байдаг ч юм уу. Тэр юмнуудаа ингээд айгүй сайн түлхэж сурсан энэ жил. Тэгээ ер нь гайг болсон юм лөө. Хүнд үгүй гэж хэлж сурж байгаа. Yes, хүнд үгүй гэж хэл сурдаг. Цаашаа гэдэг болчихсон. Тий. Алдахгүй л явах тий. Ингээл. За окей гэл. Тэгэнгүүт эм орхон нарцсангуу баг болсон. Гэтэ хамгийн сүүлд 100 байсан. Тэрээс шоолог юм байна. Ямар момент байсан? Тэр тэгтээ амар гоё байсан. Би ингээд бросороо цуглацаа хийж байгаа. Тэгээ би ингээд тэврээд амар өстэй надаас амар гоё байсан. Тэгээ дараа нь хамгийн гол нэг тийм одоо ингээд наваг ойлуулж байгаа шүү дээ. Бараг 10,000 ингээд зогсохгүй байлаа. Дараа нь тэр нэг юм яриа мараа амар гоё алт юм лээ. За чи яаж вэ? Би ч яах вэ гэж. Яг тэр нэг уусал унаад бас л явж байгаа. Тэгээ сүлд дахиад энэ нөгөө юм бичээд
Тэгм өдрийн мэдээлэл хөтлөж эхэлсэн байхгүй би саяхнаас. Гэхдээ хөтлөе гэж хөтлөөгүй би нэг л удаа л хөтлөхөөр шийдээд тэгээ саяхнаас л бичсэн. Тэгээд тэрийгэ болохлээрээ би өөдөлсөн найз охиндоо зориулж хэлж байгаа юм шиг яг тэр үнтэй ярьж байгаа юм шиг бичээд ийм болсон тий. Таарийн нэгсэн гэл тэгээд тэгж бичиж байхдаа ингээд байсан бол өөдөөс юу ч хэлж байгаа бол гэдэг нь бодогдоод тэгэл ингээл бич нөө цай утгаларснаас шуус аав ээж энэ таав ээжс нугал хүлээлээ бичээдсэн. Гэхдээ яг нөгөө бичдээс айгуу зөөлхөн болохоор сөөлчөд дийдгийн янз бүрийн юм дээр бөөнөрөө суугаад уужсан ч үйлчин ганцаараач үйлчин лалрын үйлэх авахгүй байсан. Тэгээд нөгөө зөөлхөн тэгээд өөлөнхаа тэгээд хүмүүсээс тусламж гоохта айгуу амар сайн болохоор сул дорой гэдэг амар сайн мэддэг болохоор айгуу өгчгүй яваад идэм шүү. Дандаа би ингээд юм хэрэг болох юм бол ядуудаас та хамаагүй гүйдэг баг. Ах ихтнараас найзуудаас те ингэчлээ тэгчлээ ингээд тгий. Тийм болохоор хажууд амар хүмүүс аваад идэг. Тэгээд бас аюу сайн уйлаа гаргачихж байгаа болохоор гайгүй. Стрессийн төвшинг бол ялчгүй тасгал гэж гаргаж байна. Тэр бол хамгийн шалгарсан арга байна. Тэгэхгүй бол тэггээсэндээ амар хөдөлгөөнтэй бүжиглэж байгаа те. Тэгэнгүүтээ MMA ингээд тэр ингээд баах юм болж яг тэр л юм бэл. Тэр утгаараа бол тасгал шиг амар сайн стресс релиф байхгүй. Эм орох дээр л ч янз төрөл бүрээр л ямарч энэ. Тий. Гэхдээ ашгүй яг тэрний хүчинд л хүчгүй байгаа да тий. Та тасгал хийж гинөө. Би чинь сагсал тоглолт. Сагс тоглолт тий. Сагс тоглолт. Тогтмолоо ер нь. 7 хоногт хамгийн багтаа нэг 3 шүү дээ. Ер нь бол өнжөөд нэг. Бараг тамирчны бэлтгэлээ дээр шүү дээ. Тэгээ ер нь бараг л тийм дээ. Тэр тий. Одоо ямар барилаа тоглох вэ? Би юу? Тий. Тэгээ 3 дээр тоглолт юм лөө. Тийм 3 дээр тоглолт. За хэдлээ сагс руу ороод тэгээд дуусгая да гэж бодож байна. Тэгээд одоо угаасаа сагс бол ингээд бизнес хэвд гэх юм уу? За entertainment хэвд, за дэмэд дээрээс нь тэнд ингээд байгаа одоо attention хэвд ч гэдэг юм уу те. Угаасаа Монголын за номер 1 спорт болох гээд яваад шүү дээ баг. Бүхийн дараа л үндэсний бүхийн дараа ч юм баг л нөөцийн хувьд орж байгаа шиг байна. Тэгээд энэ бол transition баг амар хурдан болчлаа гэж яриад байгаа байхгүй. Амар хурдан болчлаа баг. Хэдхэн жил 2 жил тий 3 жил 4 жил. Ингээ болчлоо. Нэг холбоо нэгдснээс хойш 5 жил 5 дахь жилдээ их юм да. Хоёр холбоо нийлээд гэдэг нь үү тий. Энэний opportunity ирээдүү тэгээд цаашаагаа ингээд олон улс руу явах тий. За Азад за тэгээд цаашаагаа магадгүй юм мөн дээр хэр өдрөг вэ таны хувьд? Өдрөг байна гэж асуулт юм байна тий. Тий хэр өдрөг байна? Ер нь ямар үзлэлтэй байна? Прогнозтай байна. Прогноз бол амар байгаа. Тэгэхээр угаасаа бид нар чаддсан байх гэдгийг харуулчлаа л да. Одоо юуны дараас NBA араас хамгийн том мөнгөөр эргэлдэж байгаа газар ESL, BCL гэдэг хоёр лиг байна. Одоо манай хас яваад байгаа. Европ лигээс өндөр штэ. Тийм эргэлдэж байгаа мөнгө. Евролиг чи одоо мөнгөгүй лиг болцсон. Евролиг гэхээр бид нар айгу томоор боддоо штэ тий. Гэтэл үгүй. Яг үндэ эргэлдэж байгаа мөнгө нь одоо хаана мөнгө вэ? Азад мөнгө. Угаасаа тийм болцсон штэ. Хаана мөнгө нь угаасаа Азад л мөнгө штэ тий. Европод чи ийдгээ хийцэн мөнгө хамаагүй болцсон байхгүй. Тэгвэл Азууд яг оройхон гараа ширүүхэн дээрж байгаа хүн ам нугасаа амир айгу өсгөлэн баа штэ бас. Тэр утгаараа ер нь бол за NBA бол яг шал өөр талбар тийм үү. Америк шиг тийм үү те том талбар штэ. Гэтэл яг NBA араас бол Азийн лиг ороод ирж байгаа. East Asian Super League гэдэг штэ. BCL гэдэг байгаа те. Энд манай 3-т орчлоо штэ. Сая юу вэ? Тий. Хамгийн том мөнгө яригдж байгаа лиг дээр манай хасын хүлүүд гэдэг 20 жилийн түүхтэй баг очин гутлаа тэмтчихэд юу авчлаа шүү дээ.
Тэгээ одоо энэ жил төрүүлэх магадaltaй байж байгаа заас гэж шүү дээ. Тэгээ бодоход бид нар үүсээ шууд ингэ харуулаад. Тэгэхээр яг хаа үнэхээр гэгээлэг гоё байгаа. Хоёрдугаар маад ирж байгаа легонруудын айгүй харилцаатай л да. Бид ч айгүй хоорондоо бичнэ уулзсан ярина. Тэнгүүд ирж тэдний ярьж байгаа юм юу гэхээр би Монголын лигд ирж тоглоно. Гэхдээ энэ бол зарим нэг CBL ч гэдэм үү эсвэл зарим нэг Азийн KBL энэ ч юм бол өндөр цалинтай л да. Би энд очиж тоглоно гэхээс илүү Монголд ирж байгаа. Бол илүү бага цалинтай Монголд. Цалин арай бага авдаг л да. Тэгсэн ирнэ яг өөрсдөө харуулах боломж нь өндөр гэдэг утгаараа Монголд ирж байгаа легонрууд маш өндөр түвшний легонрууд ирж байгаа. Маш өндөр түвшний. Одоо энэ KBL ч гэдэг CBL, MBL тоглож байгаа легонруудаас Монголд тоглож байгаа легонруудын одоо энэ харуудын ингэж хэлчих тий. Харуудын ур чадвар юм нь илүү шүү. Тэд нар өөрсдөө хэлдэг. Танах Монголын лиг одоо Азад амар алтартай болж байна. Гоё байна ингэж тэгж ингэ. Тэр ямар факторууд байна? Тэрний юу факторууд ямар факторууд байна? Монголчууд сагсанд хайртай гэдэг фактор байна да. Монголчууд үнэхээр сагсанд хайртай. Ирсэн сагч нараа гоё хөтөж авч байна те. Гоё үдэж явуулж байна, гоё хөтөж байна. Манай медиа сайн уу? Медиа юмнууд нь сайн уу? Сайн, ер нь гоё тийм. Ер нь л гоё. Тэнгүүт тэр нөө медиа гарч дамжуулаад илүү нөө хүмүүс тас хүрэх тийм зам бас нэгдэж магадгүй тийм. Тэгээ яг үнийг хэлэхэд яг жоохон хөөсрөл бол явж байгаа. Одоо л жоохон хөөсөрж байгаа. Гэтэ энэ хөөсрөл нэг газар очиод зогсно. Эдийн засгаас шалтгаалаад яа тэгэхээр мөнгөгүй байгаа. Бид нар бодсон л да нэг үлрэлт нэг өөрхийн нэг хэдэн тэрбум юм дээ. Багуудын донд нэг 70-80 тэрбум л нэг үлрэлт иргэд тах шиг байгаа. Бид сүүлд нэг тооцоолж үзсэн чинь. Тэгээ бодсон чинь нөгөө нэг боломжоо олгаалуулсан тухайгаа би бодлоо л да 44 их 80 тэгээд. Тэгээ энэ Монголыг тэр чигт нь хамарж байгаа сая олон айлч шүү дээ. Монголын одоо өвөлдөө бол угаасаа номер 1 тасархай үзэгчтэй спорт болчиход байгаа байхгүй. Монголын стрессийг ингэж их тайлж байгаа ийм амар чухал нөлөө үзүүлж байгаа сагсанд нэг 70 тэрбум чүйтэйтэй эргэлдэж яхад 44 их 80 гэдэг чинь нэг их 80 чинь 1000 тэрбум шүү дээ. Тэгээ бодсон чи би ямар муухай юм олгаалуулсан бэ гэж бодоод зургууч хүрэх шиг. Хүмүүсийн ингэж төсөлж чадхааргүй хийх байгаа тавгийн амир. Гэтэ яг энийг яг энэ иш угаасаа төр оролцоод хэрэггүй л дээ. Аваарай л явсан. Тэгжиж бид нар илүү гоё хөвч. Тэгэх тэр төр оролцоод байгаа юм шүү дээ. Би яг цэнгүү бас гайгүй. Тийм. Гэтэ мэдээж орж иж байгаа мөнгө нь төр дамжсан мөнгнүүд айгүй харж ирж байгаа юм санагчаа. За тэр ч яг ханд. Сайн тэгтээ тэр хуулиараа ч гэсэн гоё хэлчих тээ. Тэр хуулиар надад тэгтээ амар таалагдаад байна шүү. Нөгөө татварын те. Тэгжиж ер нь бол багууд айгүй их мөнгө бас орсон аюу. Би тэгтээ нэг юм дээр бол үнэхээр санал нийлж чадахгүй. Сагсан мөнгөөр дамжуулж бас төрийн карьер хийхийг бол би харж чадахгүй. Бас дугаас очдоггүй. Уса нэг л хүн байгаа. Тийм гэж байгаа юм байна шүү дээ. Харин тэр мөнгө нь бас би бас цэвэр мөнгө гэдэг дээр бол 100% эргэлдэж байгаа. Уус тэрийг цэвэр мөнгө гэж юус бодохгүй. Биш. Яг хаа ингэж хэлэхээр шүү дээ. Тамирчид нь энэ наалдаад муухай л та. Нэг үнэхээр тамирчид наамааргүй. Тийм. Тэгэхээр нэг наагаагүй шүү. Энд бол үнэхээр тамирч хамаагүй. Гэхдээ сагсаар дамжуулж ус төрийн карьер хийх гэж байгаа бол миний сагснаас бузаргаараа татаарай. Одоо танаа багт ингээд ер нь хэдэн хүн байна? Манай баг тамирчид тэгээ манай ах ч одоо ингээд нэг арын алтанд маань 10-10 хүн байгаа дээ тасгалжуулагч. За цөөх штэ маа харцсангүй цөөхөн шүү. 30 хэдэн л баг. 30-д. Тий. Одоо хамгийн олон бүрэлдэхүүнтэй баг асуулгүй. Асуулгүй дүү. Ер нь ойролцоохоо бүгдээр ер нь ойролцоо. Яг эпс чинь бүр ингээд амар юм. Тоцлогдсон уу? Эпс бол яг эпс бол лагоо. Би бол үнэхээр эпс бол лаг. Эпс асуулгууд хоёр бол үнэхээр лаг. Эпс бол гэдэг фактор эс тээ. Одоо баг холбоо байгуулагдсан гэдгийн баг дараа орох амар чухал факторуудын нэг нь би эпсийн entertainment байсан баг гэж бодож байгаа. Яг тэрийг бизнес шугамар нь яг хүмүүсийн attention авчираад тэнд өрсөлдөөн гал үүсгээд яг компани журмаар ажиллаж чадчихаа. Тэгээ харизматик төр байгаад байна. Мөнх ах тэр бас амар хүндлэмэр юм тэрээд амар харизматик. Тэгтээ тэрнийхээ өвчнөд амар үз ядалт авдаг. Тэг Монгол бас нэг юм юу байна. Харизматик хүмүүсийн юм зовлон байна. Одоо ингээд нөгөө барууны орнуудад бол харизматай хүн бол ингээд
ийм амжилтанд хүрдэг те тэр хүн ингээд цаашаа бит гээд ингээд явдаг тэр нөгөө харизмтай бэжж баг хүмүүс ингээд цаашаа өсөж дэвшдэг соёл суурь соёл шүү дээ. Тэнгүүт манай талхлаарэ тим хүмүүсийг хвчлээ ингээд бас айгүйх давхар адлуулж байгаа юм шиг бас санагддаг тал бий. Гэтэ яг эпсийн тим фактор амар сайн нөлөөлсөн гэж би харж байна. Тэгээ та хэдийн бас яг ийм бизнес журмаар тухай хийжсэн ч үлээ те. Оруулж ирчихсэн. Гэхдээ яг солонгостой харьцуулаад бодох юм бол бид нар ч бас жаргаж байгаа хүмүүс шүү дээ тий. Солонгосчууд амар шүү нэ. Солонгосчууд зүгээр алж ижсэн шүү дээ тий. Өөр нь бол тий. Таслигэрэ. Тий. Солонгосууд бол үнэхээр токсик хүмүүс шүү. Амар тий. Би бас боддоо шүү дээ солонгос төрчөөгүй ер нь. Яа тэр сошиал мөршн бүр амар юутай байдаг баха. Гэхдээ тий сошиал амар байж тэр ерөнхийлөгчийг огцруулах чагсаалан зүгээр бүх юм ингээ хөл арах зайгүй. Тэгээд pop culture ч гэсэндээ янз бүрийн болгоод хүн дарагдаж өгч бүгдэн шүү дээ. Очрон дээр тэр чинь уусаа fucking crazy ингээд юм ингэж давалгаалдаг. Юм билээ. Цагийн нөлөө бүр амар дотрооч амар гаднаач амар. Тэр Halloween-аар ч яг Италинд чинь 3 билүү дарагдаад өгсөн байдаг. Ясаа? Halloween-аар дарагдаад өгсөн. Тэр чинь мангар олон хүмүүс. Амар их лөө. Амар их шүү дээ. Тэр чинь цоо бүр 200 хүмүүс. Бүр тийм шүү дээ. Амар гитж амар хүүс. Юу хөл юм бэлээ. Яг ингээд инээчлээ яана тэр. Энд чи маанаас нөгөө нэгсээ яасан чинь. Энд чи штэ гээд. Тийм дүү гэдэг. Яг нэг тийм нэг юм. Дарагчлаа. Сонир мэдрэмжлээ. Амар. За. Цаг ерөнхийдөө нэлийн төгсөж шиг байна. Тэгээд нэлээд олон өөр сэдвүүд ярьлаа, сэтгэл зүрүүч орлоо. Бөмбөлөг харлах тугаач ярьлаа. Тэгээд айгүй spiritual юмнууд ярьлаа. Аяллаа салбар ярьлаа, сакс ярьлаа. Тэгээд дуусгах хад тэ эцсийн сүүлийн үгийг зааварсан. Өөр юу ах тий. Тэгэл хийхстэнүүдээ хийгээл явж гин ер нь бол тий. Тэгээд хийхгүй байсан ч ах тий. Тий хийхгүй байсан ч яах вэ байж бол. Гэтэ бүр над чинь гэхдээ надад удахгүй тохиолдох хаа. Хийхгүй байсан ч яах вэ гэж бодох байх. Гэтэ яг хийхгүй байсан ч яах вэ гэж бодохын тулд гэхдээ юугаа суурь маш сайн бэлдэх хэрэгтэй байх л та. Мэдээж чи үүсэж хүч болохгүй шүү дээ би тий. Наад нэг бие хооллоо дундлаад өгтөл наваад яваарэ гэж яг өсөд өгчөж болохгүй учраас мэдээж тэрийг аль бодно. Тэгээд одоо тэгэл яг би хамгийн сүүлд нэг энийг хэлчихье. Энэ нөгөө нэг гадагшаа аялж байгаа хүмүүсийн хувьд болвол энэ мөнгөтэй аялдаг гэдэг ойлголт ер нь хоцрогдчихж. Тэнгүүд одоо энэ яаж ийм ихлээр жоох харамсалтай яг үнийг хэлэхэд амьдралын шаардлагаар явж байна монголчууд гадагшаа тий. Тэнгүүд энэ нэг тийм очиж тэнд байна гэдэг нь баг survival зүйл болчиход байна шүү дээ монголчуудын хувьд бол. За өөртөө бэлий тийм манайсын насныхаа ингээд энийг барыг ажиллаад төрлөө хордоод эндээ ингээд гítл ядчил хүүхдээ ээж авыг ач гэдэм төгш настай хүмүүсийг бол тэнд байлах нь юу болчихжээ. Үнэхээр юм баг амьд байлахын тулд ортодоо нас болохын тулд эрүүл мэнд байлахын тулд тийш явуулж байгаа нь үнэхээр харамсалтай. Манай салбарын хувьд энэ миний хувьд бол ашигтай. Тэг үт юм байгаа тийм. Энэ гэхдээ ингэж хэлж байгаа нь муухай боловч үнэхээр уучлаарай үнэ. Бодит байдал яг тийм ба. Тэгээд бид нэр болохоор яг өвөл болохоор гадагшаа үгүй юу лагер магар руу явуулчих гэдэг юм үү те. Удаагүй газар байлгах чи гэж байгаа нь өөрөө бас гадагшаа явснаас баг хүнтэй тусгаад байгаа. Ийм нөхцөл байдал үүсчихэд байгаа нь би зүгээр яг бизнес хийгээд ингээд гээл 7 хоногт 10-ын ингээл хэдэн мянгаар ингээл хүн явуулаад байгаа юм шиг энэ надад сайхан боловч яг үнийг хэлэхэд энэ бол амар харамсалтай зүйл байхгүй. Энэ хүмүүс явхаас өөр аргагүй нөхцөл. Тий, энэ хүмүүс зүгээр явхаас өөр аргагүй нөхцөл байдалд ороод явж байгаа нь амар харамсалтай. Тэгэд монголчууд маань яг гой сайхан зугаалах гэж те. Чи зүгээр тэнд сайхан далайн ирэг дээр хөвтөж стрессээ гаргах гэж гівүрх гэж. Тий, гівүрх гэж эсвэл жилдээ өстой очиж нэг сайхан цөм шаагаад ирээ да гэдэг бодолтой болох байхаа гэж айгүй найддаг да. Гоё аялаарэ. Тий. Ч хүмүүсээ. Энэ
survival зүйл биш байгаасаа л гэж үзэж байгаа. Цагаат experience те. Тий. Болоосаа гэж. За урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлаа. Энэ нэрээ тасгай те. Тий да. За тэгээд ирсэнд баярлалаа. Гоё яриа боллоо. Тэгээс үзэж байгаа хүмүүс манаас нэг аваасай л хүнд нэг хэрэгтэй юм байна шүү дээ. Авахгүй шүү дээ.